Явсаа. За. Окей. За байж байгаа. Уцсныхаа дууг унтраагаа. За байж байгаа. Саяны нөгөө брапс хэлэхгүй шууд сайн байцгаана гэж хэлж байна. Юу брапа ганцаараа хэлээ явчих. За. Тэгвэл болохоор давхартглаар айгүй сонио орж ирэв. За. Тэхөө. Яг яасч. За би тэгэхээр 3 2 1 явсаа. Брап. Мото подкастын сизон 1-ийн 6 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай энэ дугаарыг цаашнаар Хүннү MC мото холбооны Road Captain гам холбоо юу бидний битэр гам ах маань оролцож байна. За сайн байцгаана уу. Өрлөг үлээ авч ирсэн. За өрлөг баярлалаа. Биднийг өрсөнд баярлалаа. За энэ дугаарыг подкастаа сонсогчтой өөрийнх нь гараж дээр нь ирж бас дугаарыг эхэлж байна. Энэгээрээ сонсогчтой шүү бас. За тэгээд гамбахаар нойрд юу вэ? Юу хийж гин? Ямар засвар хийж гин? Том төсөл байна уу? Үүл нь засвар оорж гинөө. Өвөл гавар н одоо эхнээс ахуулаад хийж л байна. Юм та задлал одоо энэ өвлчийн ер нь удаан засагдах юмудаа их хийж байгаа байхгүй будаг байна, мотор байна. Та чи нэг энэ хэсэгт нэг хаалт хийгээд нэг будгийн хэсэг гаргаад ирсэн ш. Тэрийг яасан. Тэр болоод энэ гадаа юутаас будгийн камертаа болцсон. Бүр тустаа. Тустаа одоо яг энэ хажууд талд будгийн камертаа тий. Биш энэ дондор яв ярьчих. Би нэг моцикл бодвол. Шот ажиллаа. Одоо энэ будсан юм шүү дээ. Ааха. Будсан моцикл нь. За. Нэг 3 дугуйт байгаа. Тас будгийн өсөд тас сайхан хийж байна. Гэхдээ будгийн залуу байгаа. Тустаа бас өөр клуб Монголын Жоборсын нэг залуу байгаа. За. Үрээгээд тий. Тэр энд одоо хідүүлээ ажиллаж байна хаа. Тавлаа. Тавлаа ажиллаж байна. Цаглагаанчин байна, гагнуурчин байна, будагчин байна, токорчин байна. Яг механик байна. За. Тэгвэл тэгээд бас том хамт олон бас бүр тий, энэ хажуу талдаа токортой. Миний мэрэгжилчин токорчин байхгүй. Ер нь яг хамгийн анхны л сурсан юм гэвэл токорч аваагаад байгаас токорчин болсон. Тэгээд тэр токорыг ерөөсөө хайдаггүй. Яг нэг хэсэгтээ гараж эдэр байхгүй үедээ бол зөвхөн засвараа хийж агаад тэгээд саянаас гараашаа бариад будгийн цэгт болоод токрын цэгт болсон. Одоо энэ токр одоо ажиллаад дуун сонсогдоод байж байна. Тийм их түрүү яг орж иж байгаа хүмүүс юм хийгээд байжсэн шүү дээ, тий. Токртой тий. Одоо энд ингээд та гоё кастом хийж байгаа одоо эх жилийн фестивалуудаар талын эзлэгийн фестивалаар ч юм уу тий яг юм кастом хийгээд одоо өөрийн нэрэмжит гаражаас гарсан тий. Тижи гаражийн гаргаж байгаа кастом моцикл гэж гаргаж байна та. Одоо энэ жил гаргана. Одоо энэ жил чинь гаражлын одоо энэ үйл хийгдэх ажил байхгүй юу? Энийгээ бүр аль 100 төсөлдсөн байсан бүх юм бэлтгэсэн. Тэгээд ер нь бол зүгээр мотор цахилгааны утас гэдэг тал нь бол цаанаасаа байх болохоос бус юм бүгд гараад ирдэнэ. Урд дугуй, хойд дугуй, хөтлөгч, гинж, ирмэн ч юм уу эдгээр нь бол байна. Бусдын бүгд гараад ирдэнэ. Араамын бүгдийн загнадаж чинь ер нь л зүгээр л нэг өөрийнхөө хүссэн хэмжээндээ зүгээр нэг моцикл толгойд байгаа юм аа гаргаж нэг хийж үзье л гэж бодож байгаа юм. Одоо нөгөө худалдаж авснаасаа илүү хийсэн нь арай гоё юм болов гэж боддог шүү дээ. Бас өөрөө хийсэн шүү гэвэл бас унаа явжсэн ч гэсэн бас л нүур бардам явах байлгүй. Өөрөө хийгээд унаа явсан шүү гэвэл одоо энэ өвөл хийгдэж эхэлж байгаа. Ерөнхийдөө бүх сэлбэгийн бэлтгэсэн. Тэгэл одоо дандаа араам зангидна, араа хий одоо тэгэл бус юм бүгдийн тийм. Энд одоо нэг ийш тийш гарчгүйгээд юм захиалж аавна. Тийшээ очиж юм хий гэж юм байхгүй. Эндээ зоргуулчин, будуулчин, эндээ огсорчин, цахилгаан тустай хүн байгаа. Гагнуур инженергээд бас тустай, токоргээд тустай, будаг тустай гэж бүх юм тустай энэ дотор хийдэг явж байгаа байхгүй. Тэгэхээр бас жоохон эндээсээ гаргана гэж төсөөлсөн л ер нь л дотроо төсөөлөл байгаа юм. Дотор бол яг толгой дотор байгаад байгаа. Яг ингээд нүдэн тараад ариу олгол тэгээд юм хараад за энийг энэ дээр ингэх юм байна гэж тэгээд юм бас ингээд суралцаад яваад байгаа. За ядруутай авах нь тэгээд өчөөрөө тэгээд өдрийн ажиллаа шөнө тэгээд моцикло бодох гэвтэй тий. Дуртай юмаа хийж байгаа хүнд бол нэг ядрах гэж юм баг байдгүй шүү дээ. Нөгөөхөө хийх болгонд л гоё урам аваад тэгэл улам энийг ингэж тэгэж хийгээл олуулаа болохоор бас ярилцгаал тий. Тэр үүнийг л одоо хобби гэдэг юм да тий. Амар гоё дээ. Тэгвэл бас гоё сонсогч. Та өмнө тим кастом цикл ер нь гаргалаа. Ер нь бол гаргасан. Энд бол одоо ингээд ярихад бол бид нэг 2 ихэр моцикл гаргаж ирсэн. Тэр нь болохгүй одоо нэг уурчны нэг Вирого 250 400 гэдэг нэг жижиг тий одоо бараг 10 гаруй жилийн өмнө л. Одоо яг 2 ижлийг нэг гаргаж ирсэн. Бас нэг ингээд өөрчлөөл нөгөө голцоо хүмүүс ч нөгөө
жоохон бобер маягийн мунаад идэв шүү дээ. Тухайн үед бол хүүхдүүд тийм байсан. Тэгээд нэг тиймэрхүү өөрсдийнх нь хүснээр нь тэгж бол гаргаж ирсэн мотоцикл гэх юм бол байгаа. Нилээд л байгаа. Тэрнээс өөр том мотоцикл гэх юм бол бас нэг байгаа. Одоо энэ бас нэг зүгээр л энгийн сток мотоциклыг л бас л байгар тал руу н оруулж бүгдийн нисмэл агаар хийгээд тэгж гаргаж ирсэн юм бол бас байгаа. Та ер нь хамгийн их одоо яг хэдэн мотоциклтай анх бүр танилцсан юм бэ? За би чинь багаас л да манай аав ч мотоцикл ундаг байсан. Хүүхэд байхад л дугуй унаал явдаг л байж байгаа л нэг 1000-ын дугуйгаар л нэг жоохон юм хийж ахтаа газаг яг дээдлийнхээ ахтаа газаг 7 ногт л өнгийн солино шүү дээ. Тухайн үед бол нөгөө барайны шилэнд нэг юм гуурс шиг юм хийгээд амаараа ингэж үлээж буддаг байсан. Тэгэл ахтаа газаг 7 ногт нэг өнгийн сольж ундаг. Тийм жижиг мотоцикл байсан. Тэр нь яг өөр жижиг детальтай ийм том нүс юм шиг л дээ. Тэгэл тэгж л унаал. Тэгэл тэрнээс хойш л ер нь мотоциклд аяг дуртай болсон. Жохон багтай шүү дээ. Яг хэдэн настай байсан вэ? Одоо нас гэх юм бол одоо нэг 30 жилийн өмнөх ч юм уу. Одоо би бодвол 6 дугаар анги гэж нэг 12 тэл хөхтэйсэн баг. Нэг 17 8 16 5 та ч юм уу. Тэгээд тэр үеэс л тэгж л байсан. Тэгэл одоо тэрийг бол хаяагүй. Аль-алын ч хаяагүй л да. Токро ч хаяагүй, хоббигоо ч хаяагүй. Тэгэл өөр тийм ийм их ажил хийж үзээгүй. Яг 2000 онд энэ хэдэн онд энэ оюутлага яг анх банзаа ишээ байсан. За тэгэхэд би токроор тэгэхэд шүү дээ одоо 2000 ч одоо хэдэн онд лээ үз. 2000 онд л гадаг. За. 2000 онд. Одоо 25 жилийн өмнө. Тий, тэгэхэд би токроор тэнд би ажиллаж ирсэн байхгүй юу. Яг намайг ажил гэж санал болгосон. Өмнө нөгөө токрын хэвлэхийн тэр токрын цехт ажилладаг байхад манай найзууд тэнд ажилладаг. Тэндээсээ ингээд дандаа нөгөө ийм буруу эрзотоо, том юм давхар эрзотоо гэж янз бүрийн юм явуулна. Манай аав дээр ирж зоруулна, аав надаар зоруулна. Тэгэл манай тэр хүмүүстэй чи би танилцаал. Тэгэл сүүлдээ манад ажиллаач гэж санал өгсөн 2000 онд хаад баг. Тэгэл тэнд би токрч дараах ажилд орсон. Тэгэл хоёулаа токр хийж агаад өрмийн инженер болсон. Одоо нэг өрмөлгийн инженер болоод тэгээд ерөнхийдөө яг амралтаараа ирж мотоцикл оно. За нэг засвар масуу жижиг юм бол тухайд нэг тийм айхтар засвар гэж нэг байдаг ч байсан байна. Тэгэл юмаа хийгээл цех дээр гоцсон юмаа хийгээл зороод тэгэл бус үе дээр оюутлахад өрмийн инженерээр ажилладаг байсан. Тэгээд тэр өрмийн инженерээр гэхээр юм бол ийш тийш агиих явсан гадаг шаабар бобр гэж явж гисэн шүү дээ. Тийм байлаа. Тэр зургийг харсан. Тэрийг асуу гэж бодчихсон. Тийм судлаа явуулж болсон. Амар комментүүд дэсэж тэр зурны таа. Тийм. Танаа хөөхтэй дараа. Тийм. Яг инхийг сахиулагч байсан юм болоо гэж бас бод үзлээ. Тэр яг нөгөө худаг гаргаж өгсөн. Африкт. Бүр Африкийн Ямар буянтай ажиллав тий? Конгод шүү дээ. Бүр бас л эвгүй газар. Тэгэл тийшээ очил худаг гар биш 6 сар л болсон баг. Зүг. Тэгэл ирээл яг нэг орон нутагтаа нэг хэсэг явж байгаа л одоо энэ ажлыг хийхээ болоо 5 жил болж байна. Одоо яг 100% энэ мотоциклтаа 5 жил би ерөөсөө уул урхаач явсан чгүй яг хүүхэд маань төрсөн. Тэгэл яваг. Ер нь бол эндээ юм аа хийгээл. Одоо л ингээд охин тавгэрсэн. Би 5 жил урхаа ажлыг ингээд орхисон. Тэгээ одоо энд мотоциклээ янзлаад байна. Ер нь бол харьцангуй нөгөө өвөл засвар байдаггүй болохоор ажил багасчдаг. Зөв. Байнга өдөр болгон хүн орж гараад идэггүй болохоор бид нар юм хийхэд айгүй амарх. Бас тэгнэ тий. Хүн орж гараад ингээд нэг тэгэл энийг хажуугаар нэг яг нэг юмд анхаарал өгдөг. За одоо энийг энийг ш. За чи тэрийг бодсон ш. За энийг ийм зорох юм биш. Тустай ажиллаа бариад аваад хийждэг. Тэр хаа 22 оны талын сэлгээ нэг өргөмжлөө байгаа юм л да. Тэгээ энэ 22 онд кастом мотоциклийн 2 дугаар ярин шагнал байсан баха. Ямар мотоцикл болчих та? Энэ болохоор Harley Davidson Street Glide гэдэг мотоцикл. Таны унжсэн уу? Миний унжсэн болохоор үйлдвэрийн кастом байхгүй юу? Яг тэрийг дөөрөлгөж хийсэн байхгүй юу? Яг Та ч нэг эсэмлагаар юм хийсэн шүү дээ. тэрний чинь богц, зурд бүх юмыг хийсэн л дээ. Энд тэгэхэд энэ жижиг яг эндэл хийсэн гэхдээ нэг одоо энэ токрын цех чинь гараж байсан юм. Нэг юм жижиг гараж байсан. Энэ дотор хийсэн. Энд тэгэхэд яг тэр жил хоёрыг хийсэн. Нэг нь цэнхэрэн көтөө болоо явсан. Нэг нь одоо тухайн үедээ нэг оранж өнгө
тогтоол юм гарсан. Тэгээ тэрүүгээр нэгт орсон. Тэгээд бас давхар 2 3 мөцгөлөөсөн. 883 мөрийг зөөхөн өөрчлөөд бас давхар орсон. Одоо та кастом хийхэд юу гар доор хамгийн гоё ингээд нэг юм бүр тоноглоо тоног авчдаг ч юм уу те тогмоог цахилгаан бүх юмуд нь аюугаа ойлгомжтой байдаг. Тиймэрхүү мөцөглөх бол одоо ямар мөцөглөө ажиллаж байна? За яг хөө зүгээр яг хөө сэлбэгээ бодчих юм бол Харлей дэвгцэн байгаа юм. Яагаад гэвэл нэг овдсон ихтэй. Харлиг чи одоо дэлхийд бүх л газар кастом хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө авах юмуд нь арай ойрхон байхгүй. Тэрнээс зүгээр Тисондоо нэг одоо юу ч гэмээр юм да одоо Honda гэх юм бол нөгөө Honda-гийн юмнууд нь бас олдсон юм уу? Тэгээд тэрийг заавал өөрчилж, дасгалж, гагнж нөгөө сэлбгүүдийн бас нэг өөр хэлбэрт оруулж яг хувилтанд ордгоогээд тэр талаар нь жоохон ингээд өөрчлөх жоохон ажил ихтэй л байна. Тэрнээс хамаагүй болно л та тэрэнд нэг тэр нэг аягүй амархан ингээд тэрийг хийгээд авахгүй тэр нэг цүгээл тэрийг хийхгүй байгаад ах юм байхгүй шүү дээ. Хамаагүй тэгэл хийх юм. Засвар ажиллуулахад энгийн нэг гарын үзүүрээр өөр нэг ингэчээр юм дээр нэг хүмүүс ирж байгаа тийм төвхтэй асуудал байна уу? Зөндөө шүү дээ. Зөндөө. Зүгээр наазах юм байна. Бензин дуусчаад асахгүй нэгэд ороод ачаад аваад ирж байгаа. Бензин дуусна мэд. Бензин дууссан ачаад аваад ирж байгаа. Яасаг ерөөс асдаг байхаа. Оо ямар сони одоо яагаад асдаг юм болоо гэж нөгөөх нь за яг би ч нөгөө бензинтэй гэж бодоод банкын тайлж авах гал ингэ бол ховоос. Тагийн тайлаад ингэхэд ховоос. За чи энэ бензин гэдэг гэсэн бензин авторч шигээл дарсан пар гэдэг. Нөгөө нэг X төцөө билээ нэг хошиг шиг болох шүү дээ. Тэр хоёр бүрээ байдаг байхгүй юу? Тэгээд гарын үзүүрнээс өөрөө л ингэж юм дээр шууд зүгээр асахгүй нэг хайчдаг те. Заавал хүн үзүүлдэг. Бензиний асуудал чинь бол нэг ч биш. Нилээ олон удаа ингээд. Одоо би ингээд зүгээр нэрийг хэлчих юм бол дараад нь хараад инээнэлтэй өөрсдөө зүгээр нэрийг хилээд явхад бол зөндөө хүмүүс байгаа. Бензин ус засгаа байцаа яста. Бүр хаавэсээ гараж дээр байж хахад энэ хотын төвд байна. Бензин ус засгаа байцаа яах вэ чи ирэх үү гэдэг. Тэгэл зүгээр нэг очиод хүн бензин байхгүй. Тэгэл 10 хийхээр унтардаг гэдэг байна шүү дээ. Тэр нэг данхраатны утасаа сүндэрсэн тэр асуудлаас зөндөө байгаа. Тий, тэр ч байгаа. Тэгээ янз бүрийн юм байдаг. За тэрийг ярьсан чи зүгээр гацшод стресстэй. Арга тэр зөвхөн засварчны зарлал бас. Манайхан ч өөрсдөө бас мөцөглөдөө бас унахтаа бас өөрсдөө бас жоохон хянууртай байж байгаа хэрэгтэй байхгүй. Зүгээр катушкныхаа нуцсан салтсан. Тэгээ нөгөө их биен дээр тогогоод захаа би тогон зохиулаа яваад байна гэдэг. Утсан салтсан. Нөгөөх нь доголтоод энэ нэг л биш та үз гэж байгаа. Тэгэл үзэхээр нэг юм жижиг шажиг зүгээр. Тэгэл одоо би ч болж игэл хүмүүс нь 90 30 яг наанаа байж байгаад аваад яваа гэж өгөө явуулцдаг болохоор яг болохгүй процесс өөрсдөө хардаг байхгүй. Тэгээ тэрэн дээрээс нөгөө хүмүүс ч өөрсдөө бас тэрийг хардаг болчихж байна. Тэгээ одоо тосны хэмжээгээс нахгуулаад ер нь өөрсдөө нэг алийн болгон засварын газар гэлтгөө өөрсдөө бас юм үзчих хэвээр. Яг хоёр зурхан тэр юмуд бас байгаа. Та яг тэр юмнуудыг зүгээр хүмүүст гоё нэг зүгээр зав зайндаа ч юм уу те. За ер нь нэг моцикл ер нь ингэдэг шүү гэдэг байдлаар хүмүүст гоё видео оруулах ч юм уу. Зил маягаар богино хэмжээгээр. Тэгээ одоо ингээд хэдүүлээ зүгээр багсаг гарын доорх юмнуудаа мэддэг болмоор байна. Хүн болгон угаасаа яг наац хийгээс чи хэлсэн те. Одоо гэдэг ч юм уу тэгээ тиймэрхүү байдлаар хүмүүс гоё ойлголаа тэгээл таачлаа аргагүй одоо амар боёдоо ажиллаж байгаа хүмүүс талархаж бицдэг те. Яг иймэрхүү юм хийчих гэхлээр яг үнэхээр ингээ зам зэн олдохгүй. Зундаа би чи өөрөө бас тэнэд алга болчихно. Аялал тэнэд алга болчихно. Тэгэл нэг яваад ирэхэд л энэ чинь уцаглууд аварцсан. Тэгээд уцаар явах аваачаа тавиадаа л гэдэг. Тэгэл ирэхэд нөгөөдөл нь тавьдсан. Тэгэл за би одоо тийшээ. Тэгээ манайхан чинь дандаа тулгаж яддаг хүмүүс. Би одоо ийшээ шүү, тийшээ шүү. Хаа минийх ингээд тэрийг ингээд тэгээд яг бүр ингээд яг өглөө орой гэр ажил тэгэл яалчгүй. Тэгээд өөрөө заримдаа бол тэгээ яалчгүй клубын нөгөө аялал маяллахаар чинь яалчгүй дагаа явдаг болохоор бас ингээд суны цагт бол ер нь жоохон заав. Тийм. Аялалгүй. Дагаа тиймэрхүү өвөл мөвөл хийвэл бас болох байх та тий. Энэ зуныг юу яаж өнгөрөө? Хаашаа яв аялав. Энэ зун явсан. Хятад нэг явна гээд яриад тах шиг. Явсан шүү дээ. Явсан уу те? 5 сард хятад явчаад хөхөд нэг фестивал болсон. Тэнд урилга өгсөн. Тэгээ клубээс нэг аль бие усны нэг 18 явсан. Тийшээ би бас явсан, цуг явсан. Тийм моцоглын одоо тийм хөгжил өдр. Байгаа. Хятад бол угаасаа л хөгжлөөр бол бас л номер 1 шүү дээ. Ер нь бас тэгээ манай хөрш ус. Тэгээд бас хөгжлөөр одоо тэгэл бүхэл сэлбгүүчл хятадаас л болчихлоо шүү дээ. Хаарлын сэлбэг юм дандаа л хятад.
Тэгээд сайн муу янз л байгаа л да. Тэгээд яг тэгээд яалтчгүй ойрхоноос л хурдан авахын тулд ойрхоноос л. Тэгэхээр тийм газар чи хөгжил бол мэдээж мундаг л байгаа шүү дээ. Олдохгүй юм хаттаас л болж шүү дээ. Та яаж энэ өөр мөцөглө оруулж зарж байна уу? За нэг хэсэг зарсан нэг хэсэг нэг зараад тэгээ болсон. Ер нь бол хаттаас ирсэн мөцөглөө жоохон засвар үйлчлэгээ ихтэй. Яг сайн үзэж харж юм шалгаж ингээл ийш тийш хөдөө гадаа унж явахгүй бол шууд аваад унаад явна нэг жоохон хэцүү. Тэгэхдээ яг нэг авж байгаа газараас шалтгаалах юм уу, авж байгаа хүмүүсийн шалтгаалах юм уу яах. Гэхдээ миний аваад ингэсэн юмуд нэг тийм айхтар юм байгаагүй л дээ. Тэгээд жижиг шиж юм би өөр болгоод өгөөл болчихсон. Та нэг 15 онд би нэг таны Facebook үзэж байгаа 15-ыг бодлоо ярьж. 21 онд тэр Streetlight Bagрыг 21 онд мөн болов. Мөө тэр чи 19 онд авсан. 19 онд. Тий 19 онд авсан. Тэрийг өнгийн нүүрчсэн үү та? Тэгсэн. Өнгийн нүүрчлээд одоогийн байгаа өнгөнд нүүр нураг авчихсан уу? Тэр дахиад өнгө нүүрчлэгдсэн үү? Дахиад өөрчлөх. Тэр чинь би чи 19 онд худалдаж аваад ер нь бол эхлээд яг ихний жилдээ бол харангуйтай байсан. Тий, харангуйтай Тэр чинь нэг коронавиг үе эсвэл ийш тийш явж чадахгүй. Харангуйтай байжгаад харангуйтай байхад нь би нэлээд аялсан. Стовс монстр ховд мод өөс. Алтаа таван бүгд явсан л. Явсан угаа. Баялг явсан. Тэгээ ерөөхдөө бол харангуйтай байхад нэлээд яваад тэр чинь тэгээд нэг аялж яваад бодог модогч бодоолж байгаа юм чинь. Ер нь бол энэ том мацөглж ойчих зөндөл юм байгаа. Тэгээд тэрнээс хойш бодонд 20 онд би Обокастмар бодуулсан. Гоё сүүлийн өнгөнд орох. Тий, тухайн үед бол надад будаг хийх нөхцөл байдалч байсангүй. Гаражч бэлэн болоогүй байсан. Ер нь бол нэг боддог хүмүүс нэрнж байсангүй. Тэгэл Обокастмар бодуулаад яг тэр өнгөөрөө 4 жил унаад 23 онд нэг хүнд өгсөн. Гантаа авсан. Тэгээ гантар авсан тий. Одоо будгийн өнгийн солилцсон та яг хитэр авчихсан. Тэр чи одоо Монголд баг анхны баагар. Тэр чин за би нэг тэр чинь нэг 21 тэгж айхтар тааг баха тэр чинь. Тэр чинь гол нөгөө жоохон эвдрэлтэй өцгөл байхгүй. Одоо өрүүл байхгүй, энжин гард нь байхгүй, богцсон нэвдсэн гэл ер нь жоохон эвдрэлтэй л авсан өцгөл байхгүй. Тэгээд яг би өөрөө хийгээд авчихъя гэл. Надад бол мотор короо асуудал бусд нь хамаагүй гэл. Тэгэл аваад бүгдийн тэгэл захиал хийдгийг хийгээл янзлал тэгэл хамгийн сүүлд обоогоор бодуулаад тэрнээс хойш би юу ч хийгээгүй. Өөрөөсөө хаашаад бол хаашаа явж байсан. Сайн илсэн тэрд бол. Тэр өстө бүр үнэхээр гоё өнгөтэй тий. Тэр мөнгийг та одоо өөрөө бодож гаргасан нь ер нь. Тэрийг яг би зүгээр энэ тентгийн зураг интернетийн зураг харсан энэ тентээс зураг харж байгаа л тэгэл өөрчлөлт энийг жоохон ингэж өөрчлөлт тэрийг жоохон тэгж өөрчлөлт тэгэл. Судалгаа маш засварчин өөрөө каст мэддэг хүн судалгаа бол маш сайн л харж байгаа л та тий. Манай гадаад бас кастууд бас тулцсан гоё шулцаад болсон. Ер нь бол тэгтээс нь сургамж аваад хараа санаа авах нь ер нь зөвлөлтөө бас. Зөв тий. Тэгтэл бас л яг ингээл сүүлдээ бол бүр яг шантрын штэ. Ингээл яг нэг юм хийхээр өрөөсөө болдгоо одоо мэдээж нэг жижиг юмнаас болоод нөгөөхөө мэдхгүй бас туршлага дутагдаад асахгүй ч юм байна. Тэгэл ерөөсөө болдгоо гэсэн бүр ингээл ингэсэн юм зөндөө байж штэ. Тэгэл тэр мэрийг олгон тэгэл аргалаа л яаж хийж байгаа л олоод одоо нөгөө YouTube багш гэж юм байна штэ. Тэрий чи оройн зүгээр 2 3 цаг хүртэл үзээ сууч. Тэгэл аргыг нь олох гол ингээл тэгэл янз бүрээр үзтгэлээс л. Хамтд шаарсан дэха бүх төрлийн пицца, бүхний магтаа бүргэр, солонгос шаарсан банш, дог бүхий, рамен, бүгдийг шив шинээр хатуунаар хамтал. Баян Монгол хороолол 418 дугаар байр. Захиалга утас 75 47 47. Always tasty. Wow chicken. За, манай юунаас хамтын ажиллаж байгаа байгууллага нь Wow Chicken гэдэг энэ пицца байгаа. Энэс идээр ахаа. За энэ chicken байгаа мөн пиццанууд өндөр гоё хамттай юм лээ. Манай шинэ хамтран ажиллагч байгууллага. Одоо манай дугаарууд дээр гоё халуун пицца. За цаа ирэх гэж жоохон хурцл. Гадаач өөдөн болчихсон. Тэгнэж. Гоё юм. Таага үнэн өвсгийн хүүшин байгуулагч. Та гэж юм тий. Тэгэн. Өдөр чинь 23-аа нийлж байгаа бүгд тойр сууж байгаа л. Өмнө нь хэдэн онд сүм байгагдаад анх тэ үүслийн талаар юм та яриач. За хүнүү эмсэ
19 онд үүсгэн байгуулагдсан. Ер нь бол яг тэр бүртгэлүүд нь ингээд Facebook хийсэн юм нь бол 19 онд бол багтна л да, оны заав байсан. Тэгээд нэг 23 залуу нийлээд за энийг хийдүүл ийм клуб байгуулъя. Ингээд хийгээл. Тэгэл үүсгэн байгуулагдаад тэгэл 23-аас хойш бол дандаа проспектод орж ирсэн. Одоогийн байдлаар бол нэг 70 гаруй гишүүн байна. Хөө. Салбарууд байгаа болохоор бас хүний чаптрууд маань ороод 70 гаруй гишүүн болж байна. Салбар одоо дахиад нэмэгдэн энэ жил Арангаад нэг салбар, Өвөрангаад нэг салбар. За. Энэ жил яг хуу тэр Арангаан залуу ирж уулзаад танаа салбар болмоор байна гэсэн. Өвөрангаа нэг залуу бол утсаар ярьж байгаа. Бас болъё. Тэгээ энэ одоо хурал хийзээ боглох юм. Тэр хурал дээр ч ирж уулзаа ерөнхийдөө тэнд бас салбар нэ гэдэг. Хинтэд байгаа, сайн шандд байгаа, Сүхбаатарт байгаа тийм. Чаптер одоо үүсгэхийн тулд ч юм одоо магадгүй бас сонирхож байгаа залуучууд үзэж магадгүй тийм. Тэгэхээр чаптер үүсгэхийн тулд тухайн яг орон нутг юм уу хоттой хідүүлээ байж иж ер нь үндсэндээ ингээд чаптер үүсгэх тийм хэрэгтэй болдог. Хүмүүсийн тоон өдр бас заадгүй. Энэ яг одоо ингээд ийм салбар нэ яг одоо яг жишээлбэл одоо энэ Арангаа дээр л бас яригдж байна. Өмнөх салбарууд болохоор тухайн үедээ бас нэг 7-8 хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгаа үедээ бидэртэй хандаад за хэдүүлээ ингээд тийг АК болно. Ингэж байгуулагдсан. Одоо бол Арангаа болохоор 3 залуу байгаа. За бид яг үнэхээр одоогийн байдлаар бол гуруулаа байна. Тэгээ ямар ч гэсэн тэндээ бид нар ч таниулах хэрэгтэй. Залуучуудаа таниулаад бид нар ийм одоо Хүннү аймсгийн салбар клуб байна гэд тэрийг таниулах хэрэгтэй байхгүй. Таниулж иж хүмүүс нэмэгдэнэ. Өвөрөнгө бас адилхан. Бас нэг 4-5 хүн байгаа. Зүг. Бас хүмүүс нэг те яг бас ингээ нутгийнхаа бас ингээ клубтэй ингээ өөр клубийн чаптерыг нутагтаа ингээ бас байгуулж болтон шүү гэдэг байдлаар хүмүүс тэгэхээр таниулаад тэрийг нь хүмүүс сонирхох нь шүү дээ. Тэгэхээр манай бас үзэж байгаа залуучууд бас сонирхол бас гоё юм байна. Өөр бас орон нутгийн залуучууд те одоо моцикл ундаг. Моцикл бол одоо тэгэл манай Монголд бол бүртээ сүүлийн яг хэдэн жил юм бэ ч бүр амар эрсдэлтэй өссөн. Чинтэй ер нь 3 жил 4 жил үү? За минийхаар бол нэг 23 оноос л ер нь эрчимтэй өссөн. Тэрний өмнө бол би ч одоо 12 онд Монголын Жоберст байсан. Монголын Жоберсоос ч бид нар 23-аа гараад Хүннү үүсгэн байгуулсан. Ер нь бол түүх нь бол Монголын Жоберсоос салбарлаж гарсан. Одоо Монголын Жоберсоос ч одоо айгүй олон клуб салбарлаж гарсан шүү дээ. Одоо Редлконс байна, Чингис МС байна. Тэгээд манай Хүннү МС байна. Тэгэл ерөөхдөө бол за тэр далаад залуучууд гэж нэр өдөрдох асуудал юу ямар хөө бэрхшээл байна. Эсвэл нэг систем бас байгаад байна уу? Дүрэн байна, систем байна. Тэгэл аль алийн л одоо нэг арт зоот гэдэг шиг бас хуваагаад хариуцуулах явж гин үү? Гэхдээ нэг командаар бас байна уу? Ерөнхийдөө бол нэг командаараа. Тэ нэг командаараа. Одоо энэ жил хэлэх одоо сүүлийн 2 жил бол төлөө Сүхбаатарт ингээд фестивал тэ манай Хүннү аймсгээс гой Сүхбаатарт ингээд хаалт зохион байгуулаад ер нь бол юм байна шүү дээ тэ. Тэгэхээр энэ уламжлал маань бас өөр орон нутагт бас хийгдэх юм боломж байгаад байна уу? Бага. Тэгэхээр одоо тэр маань одоо магадгүй Сүхбаатарын энэ жил одоо 2 жил болсон Сүхбаатар таалт хэлээ. Ирэх жил Арангаа ч Өвөр Мангаа ч юм уу сүлжиж чинь нөө эсвэл одоо ингээд за одоо ингээд зуны өдөрлөг гэдэг маркаар те 6-7 сар зохион байгуулах чинь эсвэл ер нь тиймэрхүү ботсон зүйлүүд байна. Энэ Сүхбаатартаа бас байн хийх гэдэг нь эсвэл ингээд Сүхбаатар дараагийн аймаг тэр хэсэж энэ фестивалыг явах зорилго байна. За Сүхбаатарын бол энэ шилийн богдын фестивал бол ер нь бол жил болгон болох юм. Одоо ингээд одоо жишээлбэл талын салхи гэж жил болгон болдсон шүү дээ. Тэр шиг ер нь бол Сүхбаатар аймагт жил болгон хийхээр ер нь тэрийг төсөвлөсөн. Ерөнхийдөө одоо 2 дахь жилдээ сая хийчлээ шүү дээ. Тэ одоо энэний дараа гарах юм бол одоо ярилцсан л та бид нар ч одоо жилийнхаа өмнө ярилцаад тэр зундаа хэрэгжүүлдэг. Ер нь клубийнхаа бүх үйл ажиллагааг бол өвөлдөө хурал хийгээд том хурал хийгээд за одоо энэ зуны аялал байна тий. За энд тийм юм энд ийм юм. За энэгээр яг ингээд тэгж төсвөө гаргаж иж юмудаа зохион байгуулж ийм л тээ. Одоо магадгүй одоо Арангаад жишээлбэл Арангаа ч ер нь л том газар шүү дээ. Яг хүмүүсийн бас явдаг ирдэг зам дагуу ер нь бол
олон аймаг сум руу явдаг л зам шүү дээ ер нь бол. Тэгэхээр арангаад бас хийх магадлал байна. Өөр ангаад ч байна. Ер нь бол бодсон юмнууд гэх юм бол тэгэл ингээл энэ тэн дээр хиймээр санагдаж шүү дээ. Бас энэ моцоглыг бас гоё түүгээгээд сурчлаад бас. Манай подкаст нөгөө нэг янз бүрийн төвшөө мань оролцож байгаа тэгжсэн баг. Орсууд ингээд өөрсдийнхөө ингээд фестивал өдөрлөг тэг хөтөлбөр бүх зүйлүүдээ ингээд нөгөө нэг яг тухайн жилийнхээ өмнөх жилд 11 12 сард ч юм уу те. За одоо 26 онд одоо ийм хөтөлбөрүүд болно гэдгийг нөгөө тооштоод байгаа тоогоор өдөртөн заавал зарцуулна. Тэр нөгөө нэг аялагч хүмүүст ч юм уу те ингээд за ер нь Орос орныг зориул би одоо яг тэдний хугацаанд очиж юу хөцөх боломжтой байна ч юм уу те. Аялагч нарт амар гоё ойрхон ойлгомжтой байгаа. Тэгэхээр тэрийг мань төвшөө тэгж ирж байсан юм. Би энэ жил чадвал гоё ингээд юу яагаад 26 он болох те тэр бүх одоо ингээд фестивал хөтөлбөрүүдийг ингээд базаад гоё ингээд юм таймтай ингээд юм гаргаж үзье. Хүснэгт. Тэр маань ямар давуу талтай вэ гэхээр одоо яг ингээд бид хэдд амар хэрэгтэй болчихж байгаа. Яг за 6 сард бид нар ч юу вэ? Тэ мэдээж нөгөө моциклын фестивалд бас орлоо бидний хувьд нэр хөндийн хэрэгээс гадна тэгээ нөгөө моциклчтойгоо хамт байна гэдэг чинь бол хамгийн гоё урамсгал шүү дээ. Тэгээ парадаар явах цуваагаар очих тэ ингээл нэг хөтөлбөрөөр ингээл нэг хобби нэгтэй хүмүүстэйгээ нэг өдөр өнгөрүүлнэ гэж бол чи бол аз жаргал байхгүй тий. Яг наан өдөр сар таа зарлчул оролцох хүмүүс ч гэсэн санхүүгээр бас хуваарлах асуудал тийм ээ. Өдөхөн бас сайн л ер нь бол тийш бас явах ахaltaа манайхаа. Тий бас тэгээсэй гэж хүсэж байна. Тийм цаагаараа хэлэх гээд байгаа санаа. Тийм бол бид нар яаж нэг уртын аяллыг зөрүүлнэ шүү дээ тий. Олон аяллууд байгаа даа шүү дээ клубүүд тий. Тэр аяллуудаа зөрүүлээд айл болох тэрэн дээр олоолоо очих. Энэ юу нь бас нэг уул их гоё санаа байгаа. Тэгэхээр та хэд манд гоёос нэр бодож байгаа бол одоо харангааг бол араа юу гэж шүү дээ тий. Гоё тийм юутай болч талбайтай болцсон байгаа тий. Тиймэрхүү талбайг ашиглаа ч юм. Гоё тийм өдрүүдээ бас зааж өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд ер нь гэхдээ ингээд хоног өдөр нь гараад ирсэн байхад шүү дээ. Энд шүү дээ. Яг ямар дандаа ажилгүй хүмүүс ажилтаа хүмүүс хүртэл ажиллаж зогсоолох байхгүй. Тэгээ одоо ямар санда манай клуб бол ерөнхийдөө бол сая энэ жил бол яг тэгж ажилласан. Өнгөрсөн жилийнхаа өвөл нь хуралдаад за хэдүүл ийшээ явж шүү. Тэдэн сар тийшээ явж шүү. Ийшээ явна. Өнөөдөр одоо энэ жил сая бид нар хурал хийгээд нөгөө аяллахаа талаараа яриад болсон процессынхаа талаараа яриад ийм юм дээр хэдүүл ингэж алдсан байх шүү. Одоо энэний дараагийн хурал дээр хэдүүл аялал дээр бол хүн болгон санаа өгч болно. Яг клубээр ийшээ явъя, тийшээ явъя. Энд нэг ийм юм хий. Гэт энийгээ гоё одоо энэ жилдээ яриад энэ жилдээ оноос өмнө бид багтаагаад тэрийг ярьчдаг байхгүй юу. Яриад тэдэн сар тийм эдэн сард яг тэдэн сарын тэдэнд гэхээр бас жоохон хэцүү байхгүй юу. Нөгөө манай Улаанбаатар хотод ч одоо уур амьсгал Монгол улс чинь уур амьсгалч бас нэг сонин штэ. Зун чинь баг өвөл болчтой штэ. 5 сард гарахад л ингээл цас орчтой төвтэй байгаалтай. Тэгэхээр яг тэр сард нь гэж тооцоолцоод за яг явахтаа нэг мэдээж сарын өмнө ч юм уу. Тэдэн сарын тэдэнд явна шүү. Цагаагаар харж чад явна шүү хэдүүлээгээл. Тэгэл хоногоо гаргацдаг байхгүй. Ер нь бол тэдэн сар тийшээ, эдэн сар тийшээ арангаад Сүхбаатарт одоо 8 сард фестивалтай шүү. За энэтэй давхцуулахгүйгээр бас нэг хоногийн хүртэл жоохон зайтай их бол ойрхон зайд чинь хүмүүс чинь байн чөлөө аваад ах хэцүү. Тэгэхээр бас жоохон зайтай ингээд ер нь тэрийг төсөлж. Ер нь бол яг тухайынхаа моментыг харуул ямар ч сараа бол зоогоод өгч чинь гэсэн үг шүү дээ. Сараа зоо шүү дээ. 8 сард бол 8 сар, 7 сардаа тийшээ 7 сар сая дууссан явлаа. 5 сард бол хятад руу явъя. Гэт ингээд бүх юм гаргаад сая энэ жил бүх юм гоё болцсон. Энэ жил манайх 5 аялал хийсэн. Аялалд одоо яаж юм? Ер нь тэгэл юм болохоо ой гамаага. Тэ ой гамаа моцикл ингээд байна. Өөх чинь гарах чинь янз л. За тэрнээс ихсүүлээ тэгээд өөрийгөө мэдээж өгөөт аялах гэдэг. Гарч явахаа өмнөх нь сервисүүдээ яг гоё базаад хийчихээр л нэг тийм айхтар эвдэрл гараад тахгүй л дээ. Ер нь бол жижиг шажиг юм гарна. Тэгээд тэр нь чинь их заавал хаа гэдэг юм байхгүй шүү дээ. Бид нар ч өөрсдөө цуг явж ин дагаа явж ин зогсохт нь ойн ингэсэн шүүгтэл ачаад явчих. Цаг алдах гэдэг бол ачиж цаг алдахгүй газар дээр нь янзлаар гэмж аваад явуулна. Тэ. Тэр үдний зэрлэг монголчж ийсэн тийм инээдтэй арга байна уу танд? Зөндөө тиймэрхүү арга. Нэг одоо ингээд бодох нь тэр нэг юм нэг эвдрээ. Тэрний хиний моцикл эвдрээ. Тэр нэг амар инээдтэй янзлаа. Инээдтэй сонио арга. Тэр нэрийн санаа байсан шүү гэдэг. Тийм марцсан болцсон байлаа. Зөндөө одоо бид нар чинь 20 онд байхгүй улс руу явж байхад манай нэг нөхрийн Ирмэн тасарц Харлиных нь. За. Тэгээд тэрийг солих гэсэн нөгөө Харли чинь нөгөө том сондгоо дорцоо болтнууд байдаг.
Тэгээ тийм том юм нэг бид нөгөө дандаа моциклтэй явж болохоор богцсондоо ингээд аваа явах нь бас хэцүү. Тэгэл нэгнийгаа гүйлгээл ийш ойрхон аймаг руу нь явуулаад нэг ийм дорцоо болоод ир гэсэн чинь яг тэндээс тэр дорцоо болдохгүй байхгүй. Хэцүү л тий. Ин чи бүр юм сгаар тэгээд нэг хүнээр ингээд нэг ийм төмөр дастуулж хооронд нь нийлүүлж гагнуулаад тэгээд түлхүүр болгоод эргүүрээ тайлаад тэгээд тэгжсэн юм бол байгаа. Ирмэний тэгээд яаж сольсон юм уу эсвэл Монгол бүс хийсэн үү? Үгүй ирмэн бол яг нөгөө запас аваа явж байсан. Запас дээрсэн юм Ер нь бол өөрөө муугаа мэдсэн. За ер нь сольж шүү. Гэхдээ одоо за замда хаан тасралт нэр газар нь сольж ивэл. Угаасаа ах нар явж байгаа юм чинь асуудал байхгүй л үгүй. Тэгээд авч явал нөгөө түлхүүр нь тэрийг стажик том юм авч яваагүй. Тэр бол буруутсан. Одоо бол бүгдийг авч явна шүү дээ. Машиндаа бүгдийн чихэн гагнуурын аппарат юу зүрээс хамгийн их эвдэрдэг юм нэх юм бол нөгөө конс хаасны тороос одоо ингээд консны тороос нь тасарчлаа монголч бид нар ч за энийг яах вэ гэсэн эндээс нэг зарим нэг нь боксноос авах зарим нь хармаанд нь эсвэл тэр нэг дэлгүүр мэлгүүр жижигхэн бол татчих байгаа нөгөөх нь ямд зохиол гацаагаал за одоо ямар ч одоохондоо төрдөө гэл ингээд тийм юм бол зөндөө. Таны шүдэг амар бэрта гэж хэлсэн юм л. Нүгэ таны шүдэг хаадаг нэг хороос гэдэг. Тэр яа байхгүй. Нэг тэгж шүдэрээ нэгж тараас татчихсан та юу? Бярны хэрэг бол байхгүй шүү дээ. Ивний л хэрэг. Ивний л хэрэг. Ивэрэл ингээл тэр моцикл одоо таныг одоо моцикл унж эхэлж хахад үзэгчд ер нь хотын төвийн үзэгчд моцикл ундаг хүмүүс ямар яаж хүлээж авдаг вэ? Одоо ямар болсон байна? Наадхны чинь наадхны чинь ялгаа бол амар бүр эрс байгаа шүү. Тэр үед ч ингээл одоо манай чинь нэг олуулаач байгаа юм дөө одоо тэгээд тэгэл явахаар хүмүүс ч пүү юу вэ ямар юм бэ гэл бүр ангаад гэсэн чинь одоо тийм байхгүй болсон шүү дээ. Бүр ойлгодог болсон. Энэ хаарл юм шүү дээ гэл. Одоо бүр тэр үе бодвол бүр мэддэг болсон шинэ ганган гой төрлийн моциклууд зөндөө болсон. Фэйсбүүкээр ч л зөндөө шүү дээ. Янз бүр юм байна. Моцикл бол яалтчгүй хотын соёл мөн биз дээ. Мөн шүү дээ. Гой харагдах хэвээр. Хотын соёл чимэг шүү дээ. Чимэгтэй. Гэтэ яг одоо тэр үе бодвол одоо үе бодвол тэр үе надад бол их гоё санагддаг. Тэр үе нөө ямар гоё юм бэ гэл. Одоо юу дуугаа өвөл гэж харагддаг гэж байгаа. Чимээ нэг өвөл таа ингээ ойрлуулаад хүн зочиж байгаа. Одоо баг загнаад байгаа юм шүү. Тэр чинь гоё байсан шүү дээ. Юу дуумгуул тоохгүй шүү дээ. Тэр үед хэсэг касаку тавьсан уу? Хэсэг касаку тавьсан уу? Каскумско. Үгүй каскыг бол байнга өмсөн. Ундаг дуунахтай хүртэл каск өмсөн шүү дээ. чинь бас аюулгүй бодлоо. Аюулгүй өөрийгөө бодохгүй л өөр хин нам готовт. Тэгээ кас бол ер нь ялчгүй хамгаалалттай хэрэгсэлтэй ер нь бол. Та нэг одоо аялалд авч явахдаа за бүр яг тэр төлхөрийг авч явахгүй болохгүй гэдэг юм байна уу? Бага. Одоо яг миний машины миний тэр шүү дээ. Одоо яг миний юунд байж байгаа. Машины голын хайрцаг дээр яг ингээд ил харагдаж байгаа. Бүр ингэж хэлдэг тийм. Тийм, ерөөсөө байнга авч явна. Одоо нэг юм ногоон багжиндаа би хийчдэг. Тэгээд бусдад ерөөсөө байнга хармаалал эсвэл машин тэр. Тэрээс амар хэрэгтэй төлхөр. Нэг 10-8 авчихлаа. Гэхдээ тэр 3.8 гэсэн инчин төлхөр байхгүй юу? Зөв. Одоо энэ гэхдээ яг энийг би одооноос шүү дээ. Одоо нэг 2 жилийн өмнөхнөөс л тийм хэдэн төлхөр инчин хэдэн төлхөрүүд айгу олддоггүй. 10-ын төлхөр болохоор томдоод байдаг. 9-ийн төлхөр нь ордоггүй. Тэгээ одоо нөгөө энэ моциклууд чи уртлын дуунаас нь хий авах гэхлээр таардаг юм байхгүй. Толгойн галаал тэгэл зөв жинхэнэ гүвц гэгнэр тэгж тайлахгүй бол тайлагдахгүй. Тэгээ тэр төлхөр одоо ингээл 2-3 байсан алга болоод нэг үлдсэн. Одоо энийгээ л би баг энэ дээр зөөхөс амгүй байж байгаа шүү. Тийм байх. Тэгээ 3.8 гэдэг инчи төлхөрлөлтэй. Тэгээд тэр байж лээ. Одоо миний голын хайрцагт л байж гэн. 100 болохоор тэгэл моциклтэй явах болгонд заавал багцсан даа игээл аваа явчихна. Бүр мартахгүй аа юм. Тэрийг ерөөсөө би ерөөсөө мартах. Тэгэл байнга л явж идэх юм бол. Харли гамба гэдэг нэрийг хэрхий яаж авсан бэ? За одоо би ч өөртөө өгнч гэж юу ах вэ? Тийм, мэдээж хүмүүс үлж байгаа. Манай нэг клубын одоо тэр ч одоо фэн клубын хүмүүс л гэж ярих удаа тэд нар л ерөөхдөө тэгэл өгсөн. Тухайн үед би тэр 26 инчийн дугуйтаа тэр Харлыг авсан. 19 онд авсан байхгүй. Тэгээ 19 оноос л тэрийг хүмүүс тэр чин тэгтээ Монголд яг ганцхан байсан. Тэр удаа 26 инчийн дугуйтаа тэр хөгжим дэлгэцсэн бас л чамин шүү дээ тэр бол.
Тэр бол намайг бол хээр зогсоогоогүй нэгдүгээрт хоёрдугаарт маш гоё. Бас тэр чинь нөгөө хиний дуучин Ариунагийн нэг бас нэг зураг агуултанд нь анх орж ирээд ерөөс хамгийн түрүүнд тэнд орсон баг. Тэгээд тэр мөсөглөлтөөр ер нь үүсэлтэйгээр Тий, тэрнээс тэгэл хаарлаа гамбаа. Тэгэл тэрнээс хойш хүн чинь ер нь тэгдэг байхгүй юу? Би яг юу унаа тэрийг засахайгүй хоббит болчихсон юм. Тэрний чинь өмнө би Vitex ундаг байсан юм. Vitex 1800. Тэгээ яг арайч Vitex гамбаа гэж нэрлэегүй дээ. Тэгтээ яг Vitex инглээ хэрэг чи тэр гамбаа дээр очиж наад чинь гаргаахгүй гаал тэгдэг. Хүн чинь яг нэг өөрийнхөө унжсан юм л хүний нүдэнд их харагддаг шүү дээ. Тэгэл тэрний дараа юу унаал хаарлын унаал тэр хаарлаж над олон жилч болцсон. Тэгэл ерөөсөө яг тэрийгээрээ тэр ер нь бол миний хаарлыг засах үндэслэл бол тэр мөцгөл баг. Тэгэл тийг яал өөрөө ингээл юм ухаал өөрөө янзлал тосмаастай ингээл бүгдийг л өөрөө хийдэг. Тэгүн гутал нөгөө найз нөхдүүд чи хаарлын авна. Зарим нэг нь авцсан ч байсан. Тэгэл инхээрэл би өөрийнхөө янзлал ямар хүнийхийг засахгүй гэлтэй юм шүү дээ. Тэгэл ерөөдөө тэр хаарлыг гэдэг утга бол яг тэр мөцгөл бас гаралтай ер нь бол. Магадгүй би одоо тэр мөцгөлийг аваагүй өөр Япон мөцгөл унжсан бол хаарлын гамбаа хаарлыч би баг мэдэхгүй шахам байж байгаа шүү дээ. Тэгтээ яг хоо зарчмууд нь бүгд адилхан л та. За нэрний тухаар яриач. Ягаад Хүннүү гэж нэр өгсөн бэ? Энийг бодож өгөө. Энийг яг бид нар нэлээ олуулаа ярилцаад янз бүрийн нэр өгөхгүй л ингээл тэгэл ярилцж байгаа л ягаад чи Хүннүүгээд хэдүүлээ ингээд ийм нэр өгөө одоо ингээд бас Монголынхаа бас нэг гоё түүхэн хүмүүс баймар. Бас нэг өвдөд сүчин Хүннүүгийн шанивын гоё юм ярьж байгаа юм л та. Тэгэл хоорондоо ярилцаал за ер нь хэдүүлээ Хүннүүдээр тогт. Ер нь бол бас гоё штэ бас Монголын бааtruуд морин дээр байдаг гэдэг шиг. Хэдүүлээ Монголын бааtruуд за баатар бол чаддаг мөгт Монголын гоё түүх байл та. Бас бидэрт эргүүлээд хойч үед түүхлүүлдэг шүү дээ. Хойд морин дээр ядсан бол одоо төмрүүлгэн дээр тий. логоны талаар ямар учиртай лого байна? Логог одоо ярихаар одоо нэлээ удан та. Товчхон байхгүй. Тий. Олдвор гэж Хүннүүгээ бас олдвор. Тий энэ олдвор л тайгаа энэ бас орж ирдэг. Тэгэхээр энэ яг түүгээс олцсон олдвор байхгүй. 18-аас олцсон олдвор. Тэгээд энэ 99 энэ яг энэгээр олцсон. Энэ яг шавар баримлын бид ингээд яг сургалтууд нь суугаад яг нөгөө клубын 20 хэдэн залуучууд чинь бүгд суугаад хуралдан суугаад энийхээ түүхийн сонслоо бүх ийм учиртай гэдэг бүгдийг сонсоод энэ чинь болохоор яг хувийн биш байхгүй. Хүний хувийн ингээ эзэмших гэдэг биш байхгүй. Энэ чинь бид нар зөвхөн энийг хэрэглэх үүрэгтэй. Сурчлах үүрэгтэй байхгүй. Тэгээд энэ дээр энийг бид нар ингээд улсын өмч учраас энийг хэвлэлээ зүүхийн тулд бид нар бас зөвшөөрлөг авч байгаа. Тэглэх байх тийм. Аваад сургалтанд суугаад одоо энэ чинь бид нар газар тавьчихлаа. Өмсүүлэхгүй. Тэгээд энэ одоо бидний л ганц дээдлэх хэрэгтэй юм л та. Тэгээд эртний олдвор гэдэг утгаар нь Хүннүү гэдэг нэртэйгээ яг гой зогтсон. Ер нь бол Хүннүүгийн олдвор л да энэ чинь өөрөө. Тэгээ энэ Хүннүүгээ ерөнхийдөө ингээд бүгдийн хоорондоо ярилцж байгаа л байсан л. Яг олдвороос нь одоо хэвийг авсан гэж ярьж шүү дээ тий. Тэг энэ нөгөө шавар ийм баримлын ийм шавар олдвор ингээд энтерц ингээд нэг ийм жааслал ингээд юм байж л байгаа юм л та. Тэгэл яг энийг нь хараад би яг бидний нуруундаа зүүж байгаа эд чинь хинийч зохиол биш. Хинийч одооны үеийн ингээ гар хийцэн дархчуудын хийсэн эд биш байхгүй юу. Энэ чинь бүр түүхийн олдвор байхгүй. Хүннүүгийн олдвор гэхээр бид нар Хүннүү гэдэг клуб нээж байгаа юм чинь Хүннүүгийн олдворыг бид нар зүгх хэрэгтэй байхгүй. Тий. Тэгээ одоо энэ чинь одоо би мэдэхгүй нэг зарим нэг хүмүүс нь одоо ховчлаад авцсан ч ах шиг л байл л дээ. Одоо тэрийг нь одоо яаж тэгэж авдаг юм мэдэхгүй. Энд чинь ямарсан улсын өмч гэдэг талаараа л явна л та. Тий. Гэтэл логон дээр шууд ер нь тухайн үедээ сэтгэж олдвор байх хэрэгтэй гэсэн эсвэл бас өөр юм бас ярьжсэн үү? Эхлээд бид нар яг Хүннүүгээд клубд нэр өгчгөөд хэдүүлээ энэ Хүннүүхийн хатлаар мэдээлэл авъя л та. Ямар утга учиртай мэдээлэл авах уу гэхээр бид хэдүүлээ одоо ингээд ийм лого ингээд шууд ийм байдаг гэж яриаггүй шүү дээ. За хэдүүлээ энэ сургалтанд нь очиж сууя. Клубд ингээд хэдүүлээгээд тэгээд очиод уулзаад тэр огшин чинь блээс тэр геологч нөхөр тэрний одоо би нэрийг орж ирэхгүй наа. Тэгээд тэр үнтэй чинь
уулзаад бид нар ингээд ийм клуб ингэж байгаа, клуб ингээд байгуулж байгаа. Тэгээд одоо энийг ингээд бид нар ингээд хэрэгжилж болох уу? Тэрнээс бид нар өмчилж авъя гэж ярьсан юм байна. Тухайн мэдээлэл авч явах явцдаа л хэд бол олцсон юм тий. Тэгээд за хэвлээ ингээд тэгээд клуб байгуулагдаад нэг тэр оны сүүлээрээс юм а. Тэгэл оны дараагаас нь л ерөөхдөө энэ колорс гэдэг юм а хийлгэж эхлэв. Тэгээ энэ минийгээ хадуулаад гэсэн л та. Одоо тэгэл хүү хамтлагч бас ирэхээр тэгэл та дээр гоё тусуулж мусуулаад тий үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгоод бас тэрийг бас аюу гоё брендээр ингээд гоё бас хөргөж өгдөг тий. Хүү хамтлагч одоо би буруу санааг бол бас хүннүү гэсэн үг үстэй тий. Тий. Хүү. Нөө гэдэг. Одоо тэгэл одоо гадныхад хамгийн айхтар суслагдсан үг л биш тий. Яг хүү гэдэг. Хүннөө MC маань одоо ингээд гişүүдээ авахтаа ер нь хэрхий яаж шалгаруулж авдаг. Хэрхий ямар тийм шаардлагатай авах юм уу те 50 дахь шаардлага гэж юм ааш одоо клуб болгонд. Тийм 50 дахь шаардлага зөндөл байгаа л да. Эхлээд за одоо манай Дорё гэд мэдээ саналаа өгнө штэ. Саналаа өгөх нь шууд авчихгүй штэ. Тэр хүний чинь бас ямар хүн бэ? Эхний нэг жил ямар ч тийм энэ колор сумсуулахгүй эхний жил бол зүгээр одоо дагалдан тийм спортоор дагалдан маягаар спортоор явж хагаад за энэ хүнийг бид нар таньж эхэлнэ шүү дээ. За 1-2 айлд явж үзье. Шин ямар юм? Ер нь ямар шүү хүн юм? За энэ үнэхээр клубд үнэж байх уу, яах вэ? Тэрийг харсны дараад нь нэг спортын хугацаа дууслаа. За тэгвэл проспектээс эхэлж орно. За жилдээ. Тэгээ клубд бол 3 жил заавал байх шээ. 6,000 км явсан байх хэвээр. Энэ хугацаанд шүү дээ. Одоо тэгтээ спорт байгаа хугацаанд биш. Спорт проспект болчиход. Спортоо дуусгаад проспект болох хугацаанд мембер руу орох нэг шат байна шүү дээ. Тэгтээ нэг 3,000 км, 6,000 км явна. 3 жил болно. 6,000 явчвал 3 жилээ хүлээн. Тий. Жил нь болчвол километрийн хүлээн. Тэгэл янз бүрийн талаас нь л ерөнхийдөө бол тэр хүний чинь бүгдийг судалж эхэлнэ л гэсэн үг байхгүй. Эхний жилдээ бол тэгээд проспектээр үндсэн проспектээр аваад тэгээд жил нь болвол мембер болгож авч чинь гэсэн үг шүү дээ. Зүг. За Ер нь бас одоо олон залуучууд юунууд энэ моцикл сонирхдогч болчлоо. Тэгээд нэг дийлэх залуучуудыг харагч байгаа юм чинь ганцаараа моцикл одоо жишээ нь манай клубыг зорж ирж байгаа залуучууд жишээ нь нэг ярьдаг байхгүй. Ганцаараа моцикл ер нь жил унлаа. Ганцаараа хэвчээ яахгүй. Тэ нэг клубд орё. Танай клубд орё. Тэгээ та чиний моцикл унсан жил чинь тэ ингээд ер нь бол бид нар нөгөө туршлага хараад байгаа. Туршлага жил чинь гээд хүрэхгүй шүү дээ. Чи нэг дахиад би дахиад нэг жил ганцаараа явна гэж байхгүй юу. Нэрэл та гэдэг чи юм уу нэг тийм хүмүүст хүмүүс ажилладаг. Тэгээ тэрнийхээ үүднээс бас энэ подкастынхаа хүрээнд ерөндөө бас одоо олон клубүүд маань хэрхэн яаж одоо мембер болгож авдгийг клубд орно гэдэг чинь бас тий энэ чинь нөгөө 100% тэр хүн сонирхож байгаа ч гэсэн хэрнээ бид нар тий тэр хүнийг бидэрт болсон тэр хүн бас таалагдах уу гэдэг нэг үнцэг бас байгаа байхгүй тий тэр хүн өөрөө бас ямар ч харилцан тий хүн байх юм билээ тий тэр хүмүүс болно бидний vibe-д бол нэгдэж чадах уугүй юу гэдэг чинь хамгийн чухал болчиход байгаа шүү дээ энэ дунд үнцэнтэй тий Тэгвэл ер нь бол клубд орно гэхээр одоо нөгөө клуб мэдээж дүрм журм байх хэрэгтэй шүү дээ тий заавал дүрм журмаа уншид танилцсан энэ дүрм чинь чам таалагдахгүй бол чи орох шаардлагагүй байхгүй. Тий сонголт. Тэгэхээр чи сонголт шүү дээ. Эхний чи ямар шууд чамаг бид нар авъя гэдэг байгаа. Чи ямар манай заавал орно гэдэг байгаа биш. Бас өөр зөндөө олон клуб байна. Эндээс ямар байна. Манай дүрм бол ийм. Босоо тогтолцоотой. За ийм яг ийм байх хэвээр. Яг л ийм шаардах юм шаардна. Тэгээд чамд санаан чи нийтчил чи эхний жилдээ спортоор яв. Тэгээд дараагаас чи проспект яв. Тий. Үнэхээр спорт хийгээд манайх чам таалагдахгүй байх юм бол чи болжуулна. Тэр нэг заавал бид нар нэг авах гад жичрээд авах юм байхгүй. Тэр чинь хүний өөрийнх нь сонирхол шүү дээ. Сонирхоод явна уу юу тий. Энэ ер нь олон улсын стандарт баха. Одоо ингээд ер нь бараг л олон улсын стандарт л та. Энэ ер нь одоо ганц манайх гэлтгүй өөр клуб бүжигсэн бүгд л адилхан л байгаа л да. Ер нь бол жил байна, километр байна. Тэгээ бас нөгөө спорт чинь ч байна, проспект чинь ч байна. Тэгээ бүх юм яг л адилхан л байгаа л да. Ер нь бол ганц манайх тийм биш биш.
Бүгд гөлөтөл ер нь ойролцоол байгаа. Онцлогоор Доторх дүрм журм нь ямар байдгийг, ямар татаастай байдгийг тэр мөр нь л өөр байж магадгүй. Тэрнээс бусдаар л үнэтэй адилхан л байна. За асуумаар ами бүр хэл захтнаа. Би л одоо анзаараад байна л та шоу. Хүмүүний тухай ярьсан. Өмнөний талаар яриач та хар ингээд улаан байгаад байгаа тий. Энэ нэг нэр адилхан. Дог адилхан. Нэг нь улаан гэдэг явж, нэг нь хар гэж явчлаа. Юугаар одоо ингээд ялах вэ? Одоо тэрийг ярихаар одоо бас айгу сонирхол яриад болох гэдэг байл л да. Ер нь бол тий. Гэхдээ одоо нэг тийм айхтар ямар нүүрсний хулгай яриад байгаа шүү дээ. Энэ тентгийн гахуул яриад байгаа шүү дээ. Манай клубд тэр улаан колорс, хар колорс гэхээр бид нар ер нь бол улаан байсан. Яагаад хар болсон юм? Яагаад та нар хар болоо? Яагаад тэнд нэг улаан байгаад байгаа? Тэг байх нэг асууж. Энэ асуултыг асуусан зөв буруу. Уу яг зөв. Тэгээ энд нэг нууж байгаа, нэг хууль буус юм биш байхгүй юу? Тин чи яг зүгээр одоо нэг эргүүлээд нэг хэрүүл шуурал болчихгүй бол нэг тийм аймаг тэр асуудал биш. Бид нар бол улаан байсан үнэ. Бүгд л харж байгаа шүү дээ. Тэгээд яагаад хар болсон гэхээр нэг клубээс нэг хэсэг бүлэг хүмүүс яг одоо нэг 23 залуучууд үүсгэн байгуулсан клуб тий дөрвөн би ярьсан шүү дээ. Энийг зарим нэг нь өмчлөөд авчлаа гэдэг байгаа байхгүй юу. Аа энэ дээр ярих гэхлээр нэг хэдхэн хүн гарсан л да манахаас ч одоо та хэд бүгд л таних л баг тэр болтгоо гэдэг. Тэгээ тэр нөхөр маань гарахтаа ерөөсөө юугаа ч өгөөгүй клубуудтайгаа хоорондоо ярилцаад учир зүг болоод ингээд явчих байсан энэ дээр нэг жоохон хил ам таарахгүй болоод бид нар колорсоо хар болгосон. Яагаад хар болгосон гэхээр бидний нэг улаан та колорстой явж исэн бидний аюулгүй олон түүх байгаа байхгүй юу. Ийш тийш явж исэн үүсгэн байгуулсан энэ тэнд өмсөж байсан бидний бүх зураг одоо хүртэл миний фэйсбүүк дээр улаанч байж л байгаа шүү дээ. Тэгээ ингэн гутал нөгөө биднээр бас ингээд энэ тентхийн зураг явуулт юм уу яадаг юм бидний энэ олуулаа байгаа бичдгийг ингэж ашигладаг юм уу яадаг юм гэдэггүй. Хэдүүлээ ерөөсөө энийг хар болгоч. Жохон ялгараатах юм. Тэгэхгүй бол яг адилхан улаан болохоор одоо талын салхи болохоор л та хэд орно энэ улааныг оруулахгүй тэр улааныг оруулна гэж бас нэг зөрчилтэй гараад байгаа байхгүй. Тэгээ тэрнээсээ хэдүүлээ ялгармаар байна. Харыга хэдүүлээ өмсөе. Хар тугтай болъё. Жохон тэр хүмүүсээ чи ялгарахгүй бол биднийг андуураад байна. Тий. Андуураад байгаа учраас бид нар хар болгоч байгаа. Тэгээд дүрм журм бүх юм тамга тэмдэг бүгд манай одоо ерөнхийлөгч энэ хоёр гэж байгаа. Вайс ерөнхийлөгч нь хин зоригт гэж хүн байгаа. Тэгээ энэ хүмүүс чинь бүгд тамга тэмдэг бүх юм нь одоо яг бидэрт байж идэг болохоор нөгөө бидний чинь ингээд өнгийг мань хатаа нэгэсэнд ашиглаад байна гэсэн үг байхгүй. Тэгээ хэдүүл ерөөсө хар болгоч. Яг нөгөөдүүлээс ялгарыг гэж байгаа байхгүй. Энэ чинь ийм байт юм лээ тэр улаан үнэн хар үнэн одоо тэгж яриад байгаа шүү дээ. Улаан үннүүгийнх нь хар үннүүгийнх нь. Тэгэхээр одоо ерөөсөө бид нар бол ямар ч гэсэн одоо би зүгээр жишээ хэлэх юм бол хар үннүү нэг 70 гаруй гишүүнтэй салбар клубтэй одоо яг үндсэн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа хүмүүс байхгүй. Тэр улаан үннүүг нь бол одоо би яг үннийг хэлэхэд нэг яригч сонирхол алга. Тэрний талаар элдв янзын хэлэгч сонирхол алга. Ерөнхийдөө бол зүгээр юм ялгарх нь юм байгаа шүү. Ийм учраас ингээд бид нар юм байгаа шүү гэдгийг хэлж байгаа. Та одоо ингээд нэг жилдээ ч юм уу ер нь хичнээн мянган км аялаад байна. За наадахны чинь тоог бодоход жоохон хэцүү байна. Би анх тэр 19 он тэр хаарлыг авах гэж шүү. Тэрний өмнөх зөндөө байгаа шүү. Тий. Яг тэр жил би яг 8000 явсан байгаа байхгүй. Яг тэр 26 инчийн дугуйтай байграар 19 онд шүү дээ. Нэг 100 шүү дээ. Энэ чинь одоо жил гэж ярих чинь хаашаа. 100-аа 8. 100-аа 8000 явсан байгаа юм. Тэрний өмнө гэх юм бол нэг Vitex ундаг байсан. Тэгэхээр бас л явж өгсөн Орос руу чинь за хятад бол яваагүй. Орос руу ч бараг нэг 2 ч явчлаа. Тэгэл орон нутгаар бол за тэнцсэн. Тэнсээ.
Манайхан ч айгүй гоё хүмүүс үүдэн шүү дээ. Манай энэ одоо яг миний яг энэ ойр дотн байдаг. Одоо манай энэ хүнүү клубд байдаг. Хүний холбоонд маань байдаг. Нэг хэсэг бүлэг залуучууд байдаг. Ерөнхийдөө бол бид нэр ингээд ер нь жоох юм хоорондоо айгүй юутай. Коллектив сайтай. Тэр бол одоо бол миний мэдхийн л 13 14 за нэг 14 оноос ахуулаад гэлээ. 14 оноос ахуулаад айгүй гоё байсан. Тэр үе бол одоо бол би яг одоо үетэйгээ гэх юм бол тэр үе нь гоё. Зүгээр л цирк дээр сууж байгаа хэдүүлээ явж хоол идэх үү гэж. Ямар ч их цаг завтай байсан. Хаашаа очиж хоол идэх үү. Багнуу шаах уу? Өрхөө очиод ирэхгүй л гэдгээс шүү дээ. Тэгэл энэ тэнд очиод зүгээр хоолнд орох гоо зүгээр тэр чинь яхад бидний хобби шүү. Хамгийн гол нь бид нар хоолндоо биш байхгүй юу? Зүгээр гоё. Бацчаа зэрэг. Бөөнөр галзах шиг гоё юм байхгүй шүү. Тэгээд аймаг байна уу Монголдо? Яваг аймаг уу? Нилээн гүцээсэн баха. Бараг ихнээс нь тоолоод даа гэдэг. Яваг аймаг ер нь бараг байхгүй хуу. Таныг тэр баагартайгаа хүмүүс нэг үлгэр доомог шиг юм яриад Алтай 5 богд явсаа гэж. Алтай 5 богд яваагүй аа. Алтай 5 богд би зүгээр баян хөлгийн явсан. Баян хөлөд авсан. Тэр моцикл чинь бас тийм замаар явах бас хэцүү. Аргагүй шүү дээ. Тэр том дуугаа. Тэгтээ яг тийм замаар нэг явжсэн тийм юм зургнууд байгаа. Тэгтээ яг тийшээ ч яваагүй. Би юу бол явсан. Тэр багаараа биш. Одоо Harley Davidson Softail гэдэг дээ шүү дээ. Яг тэр баягийг би зараад тэр жилдээ Softail авсан. Softail-тэй бол би хэцүү ад руу явсан. Одоо нэг өрөөний явсан. Cruiser загвараас шүү дээ. Ер нь бол нэг өрөөний явсан. Би Softail-тайгаа явсан. Манай тэргүүн цуг явсан өрөөний. Тэгээд нэг 2 бэмбэ явсан. Атентурууд бол ямар ч асуудалгүй явсан. Байгуулт тийшээ нэг 20 онд 21 онд явсан уу? Тэр хавцаа. Үгүй тийшээ чинь 23 онд явсан. 23 онд уу? Үгүй та 22 онд явсан баха. Би яа тийг санаатай ихлээр яг бидний хэцүү хот руу явсан байхгүй. Тэгээд тэр нэг юу гэдэг юм шал гээд нэг зам байт юм байлээ шүү дээ. Салаад. Тэ шалаар нэгээд ер нь бол зүгээр нэг тэр нутгийн хүмүүсийн хэлгээр шал гээд нэлдсэн. Тийм. Зассан нэг юм хайрхтай зам байт тий. Тэгсэн чинь бид нар наатал илсээр нэвчдэг байхгүй. Амар суугаад. Урд дугуй илсэн шигдэл моциклоос гойдуулаад болтой. 2-3 дийж байна. Сүүлдээ бүр босмооргүй санагдаад. Тэгжиж бид нар яг 6 цагт замаасаа салаад 10 цагт гэсэн чинь бид нар ерөөсө 3 км тоосон байхгүй. Тэгээ би ямар амар хэцүү зав. За болио. Угаас бид нар нэг машин тавьсан. Тэгээ бүгд нүг ячцсан юм чигээд моциклуудаа тавиад нөөс өөрөнгө нэг майхан цаснаа цацсан газараа машин моциклуудаа маргааш өглөө машинтаа тавих гээд. Тэгээ хэцүү бадар оцсон чинь нутгийн хүмүүс тэгээсэн. Та бидний нөх хуцыг харж. Та дахиад ирсэн үү гэсэн. Үгүй юу андуурсан баха гэсэн. Яг та хитийн адилхан хүмүүс ирсэн. Та моциклоо хаана тавьсан гэдээ болдог. Тэгэхээр бид чи 23 он тийш явсан баг. 23 онд явсан шүү дээ. Тийм үү? Би 23 онд моциклоо зараад яг тэр жилд нь хэцүү хад яваад ирээл хэцүү хадаас яг тэр моциклтойгоо би бүр хэцүү хадын бүр голын ирэг дээр очиж дангараадж болтгоо. Тэг үнэхээр хоёр дугуйгаа нэг хаазлал ингэ шигдүүлж эдгээр нь гэтүүлээл. Тэгээд тавьчих. Тэрнээс өөр тэр дангараадах ямар ч юм ингээл унчих юм бол. Тэгээд тэрнээсээ ирээд би чинь хинти ороод Сүхбаатар ороод буцаж ирсэн. 23 онд явсан. 5 моцикл явсан. 3 альтентур явсан. Нэг өрөөний би Softail-тай явсан. Тэгээд нэг нутгийн хүмүүс нэг ямар ч тэгэж яриад. Тэгвэл ласт өөр хүмүүс бас зордгоо би бүр бод заах. Моциклтэй юм яаж хэцүү бод бодож явсан юм бол өөр өөртөөсөө гайхаа. Тэгээд тэр чинь юм байлээ. Тийшээ чинь би бүр ямар санагдаад байгаа байхгүй. Бүр ерөөс бол хүн болгол яриад байгаа байхгүй. Тэр нутгийн хүмүүсээс би чинь өмнө ч нэг явж илсэн л та. Машинтай явжсэн өмнө. Хийшэл нэг моциклтэй яваад үзчихмээр санагдаад тах юм та нараа. Ямар цой зомбэл гэдэг энэ зүгээр аль хэцүү гоё юмар санагдаад тань. Тэгэл яв гэсээр агаал тэгэл явсан л та. Ер нь бол гоё явсан. Очсон зөндөө очсон. Уусаа тэгэхээр юм бэлээ. Тэр илс ч юм бол үнэхээр тийм юу юм бэлээ. Ингээд моцикл ингээд тэгээд яг шинж зогсож болохгүй. Аюу юутай газар. Тэгшиж явж. Нөгөө өргөн дугуйтай нарийн дугуйтай хоёр ялгаа амар гарч ирлээ. Харахгүй ч дандаа ийсэн дээр. Тэгээд нөгөө Softail ч өөрөө нөгөө 150-тай нарийнхан дугуй. Тий. Өрөөний ч юм болохоор 200-т өргөн дугуй. Тэгэл яг хол нөгөө өрөөний өргөн дугуйтай ч ингээд асуулт.
Тэгэл ингээд голхуулаад гаргаал тэгэл. За манай өнөөдрийн подкаст маань их онцлогтой явж байгаа. За тэгээд бид чинь нэг зочноо урьж авчирч объект дөрдөг байсан удаа. Өөрсдөө өргөдөж. Тэгээ өөртөө бас ингээ подкастын тухай яриад тэгээд гоё өөртөө ингээд гараж нь өргөдөж ирээд бас гаваахтаа бас баярлж байна. Тэгээд энэ чинь нэг моциклийн подкаст юм чинь бас яг юм орчин бас бүрдүүлж бид рүү зураг аавна гэдэг чинь бас аюу гоё байсан. Тэр нь бас цаашдаа ер нь бас подкаст орж байгаа хүмүүсээ нэг онцлогоос нь хамаараад бас гараж дээр нь бас гоё очиж бас зураг авал бас зүгээр юм болов гэсэн бас бодол бид гуравтаас ингэж төрж орж. Тэгээд өнөөдрийн подкастын маань гоё чимгэд тусалсан гаражтаа дуудаж авчирсан гаваахтаас баярлаа. За. Браво. Хэр пого гэдэг вэ? Пого хийнэ гин. За. Жохоо юм уу? Жохоо. Жохоо нь ягаад нэг игцэгтэй үе таарад байд. Мэдгүй. Тайз байцсан дээр зарлж хахад. Тэрний талаар яриач хахад тэр юу болсон юм? Гүй тэр ч одоо юм болоогүй шүү дээ. Жижиг пого. Тэ жижиг. Ямар гоё бэ? Тэр хөөс шагнал урамшуул бас клубүүд өөрөөсөө онцлогоос хамаарч бас өгдөг. Тэ? Тэрнийхэн тухай ярьж та гоё тэр шагналыг. За Хэдэн онд бас яагаад авч ив? би нөгөө Монголын чабарс байсан. 19 онд хүннүг үүсгэн байгуулад гарсан гэдэг байгаа шүү дээ. Бид нар чинь олон залуучууд нийлээд гарахтаа 18 онд нь би тэр юу лээ тэр чинь за бэтэр байж байгаа. Тэр чинь юу лээ нөгөө дөрвөлжин чинь ийм нэгдлийн хотоос та. За. Тий. Гэхдээ тэр чинь 17 онд биш 18 онд юм байна. 18 онд би 17 онд ч байхгүй. Чопст байхгүй. Тэгээд нэг яг нэг клубээр биш болохоор чопст гэж хэлэхгүй л бол тэр чинь тий. За Тэр ер нь одоо хичнээн хүн авсан байдаг бол. Тийм одоо авсан анхны хүн үү? Хүн клубтэй. Эхлээд би авсан. За. Тэгээд дараад нь нууран амраа авсан. Тэгээд тэрнээс хойш өстой яг ясныг мэдэхгүй байна. Нууран амраа чинь юу үстэй? Хүнүүд байхад авлаа. 18 онд чинь би за тий тэрний 18 онд ингээд 19 онд Ямар шаардлага юм хангаад 19 оны нөгөө үүсгэн байгуулагдахын 6 сард нь энэ нэгтлийг авсан юм шүү. Мартчаад байна авсан. За тэгээд подкаст үзэж байгаа хүмүүстээ хэлэхэд манай Ой. хүннүгийн Юу зүгээр тэгтээ анда. Хараач. Манай Зам моцоглонд өвөл ундаг гэж тийм. Тэг өвөл моцоглонд хүн байгаа. Тэр одоо ингээха ямар одоо тийм тэг хүчин зүйлс нөлөөлөөд тэгээд одоо ямар шаардлага хангасан болохоор тийм гоё одоо нэртээ одоо авт юм байна. Би бас сонсоход аюу гой сонсогч байлаа. Тэг энэ нэгдлийн одон гэдэг нь яг хаа зүгээр тухайд би бас гаражтай байсан. Тэгэл над дээр чинь яг нэг клуб гэж ирэхгүй. Зөвхөн манай клуб гэж ирэхгүй. Олон клубын залуучууд ирнэ. Тэгэд олон клубын залуучууд найз. Найз айгуу дотн найзууд үүдэг. Дотн гэлцсэн чи бодож. Ер нь бол би ураараад байгаа. шагсаахан найзууд байдаг байхгүй юу. Тэгэл яг хаа тэрнээс л үүдэлтэй бах та. Тэгээд нөгөө багаар ажиллах шиг гэдэг юм уу. Ерөнхийдөө бол нэг энэ тэнд одоо жишээлбэл одоо надад бол клуб ерөөсө хамааралгүй шүү дээ. Энд
нэг клубын залуу юм нэвдэрчээ байлаа гэхэд очиод тусалцдаг. Тэнд нэг өөр клуб одоо эрэгтэй ч эмэгтэй ч хамаагүй аль-алинд нь л яг адилхан л харьцдаг. Гараж дээр ирээд юм хэлсэн шиг яг адилхан харьцдаг. Манай клубийнх биш энэ өөр клубийнх гээд миний одоо өөр харьцах маяг өөрчлөгдөх гэхгүй. Яг л нэг зангаараа байдаг болохоор бас тэгээд нөгөө олон хүмүүсийг бас нөгөө бас урайлах чадвартай гэх юм да. Хэдүүлээ ингээд тгий шээ ой тгийгээл тэр тал дээрээс нь л бас бодсон байж магадгүй. Тэгж л өгсөн байх. Олон хүмүүст гоё яг хэрэгтэй үед нь гоё тус өргөжтэй. Тэгээ нийтдээ гоё нөхөрсөг найрсаг харилцаатай тий. Тэгэл ерөнхийдөө аюул олон хүчин зүйлсүүд нөрлөөлж ингээд энэ одон авсан ба шүү дээ тий. Аргагүй аюул гоё сонсох чинь тэгээ ив нэглийн одон гэдэг чинь өөрөө бас нэг тэр яг нэрнээсээ болол тий. Тэр бол үнэхээр бас яг бас олон клубүүд ер нь одоо иймхүү яг иймхүү одонтой өөр клубүүд юу байдгүй та сонсч ирсэн үү? Эсвэл зүгээр магадгүй одоо яг тэр хүмүүс ийм одон өгдөг ч юм уу? Ийм нэртэй би одон сонсч ирсэн ч юм уу? Сонсч байгаа юм байна. Ер нь бол 19 онд чинь яг тэрийг би анх аваад тэгэл ерөөс эхлээд би зүүцсэн байсан. Тэр миний дараа жил нь бас нэг залуу авсан бас. Тэгэл ихэд л ер нь хүмүүс ингээ харахаараа энэ юу энэ цагдаагийн тэмдэг үү гэл ер нь тэгж харагдах гэдэг байна. Тэр тэмдэг маань тэгж жоохон тиймэрхүү. Гүй ээ юу цагдаа эн чинь юу ийм нэгдлийн одон гэдгийг шүү энэ одоо ийм нэгдэл гэдэг үгийн сонсоход л ер нь тодорхой байхгүй юу. Тэгэж одоо хүртэл зүүдэг л те. Тэр одон яа би бас анхудаа сонсч л та. Засгаас төрөөс өгд юм уу? Ханаас өгөө? За ямар ч гэсэн надад бол клубээс өгсөн шүү. Илүү дотоод тэр төр мөр бол би мэддэг. Зүгээр ямар ч гэсэн клубээс л намайг одоо урамшуулж өгсөн. Бэлэг болгож өгсөн. Тэ. Тэр эв нэгдлийн одонг авахын өмнөх нь би бас дахиад нэг юм авсан. Тэр нь болохоор шилдэг чоп орчин гэдэг. За. Тэ бас тийм нэг юм авсан. Тэгээд тэрнийхээ бас клубын зүгээс. Тэ клубын зүгээс шилдэг чоп орчин гэж авсан. Хүннүү клубд болохоор 24 онд бас шилдэг гэж авсан. Ер нь 2 3 удаа шилдэг л авсан баг. Ямар гоё юм тий. Өстө мундаг яхаа. Тэ нэг тэр ч одоо олон хүмүүст одоо үлгэрс шээ үзүүлж чадчихээн. Бас сайнараа хүмүүст бас тий тэр байдлаараа чинь өөр тэр хүмүүст бас иймэрхүү одон авч болдгий шүү гэдэг байдлаараас тэр залуусыг гоё хурцлж өгч чадчих тий. Тэр бол өстө гоё юм байна хаа. Ер нь бол өөр клубүүд бас ер нь бол тиймэрхүү бас санаачлаад бусдыгаа дотроо ингээ ураад яадаг тий. Одоо юм төрөөс бид нар одоо медал тиймэрхүү бодоод иглээ. Моциглосгээд өнөхөс яг алтан гацууд мэдээж зөв өнөхөр өнөдөө болоод хүмүүстэй бол моциглчдад бол өгж байгаа. Гэтэ клуб дотроос залуучдыгаа гоё тэгж нөгөө одоо юу гэх идэвхжүүлж урамшуулж үнэлж ийн гэдэг чинь бол үнэхээр бас саашаалтай гой сонсогдож шүү дээ. За клуб ярьсных энэ 19 онд хүннүү үсгэн байгуулаад за тэрнээс хойш өчнөө ингээд клуб хөрөнүүд гайдарлаа. Яаж одоо шинжлэгдэж гарч ирж байна юм. Босод клубүүд шүү. Тэр үед миний үед ингэдээс одоо хооштой ингэж гарч тэр нэг амар авууштай байна. Ч юм уу магадгүй хаа шүүмжилж болно тэр нь болохгүй байна. Тийм юм. Одоо тэгтээ миний мэдхийн лав одоо баг 7-8 клуб л гарч ирсэн. Ер нь бол одоо жишээлбэл танах байна те. Танах байна. Тэгээд шиш олон эмэгтэй клубүүд ч байна. Ингээл ер нь харахад бол ер нь залуучуудын нэг итвэх зүтгэл айгүй яг илт харагддаг болсон. Нэг ийм юм зохион байгуулъя хэдүүлээ ингээл янз бүрийн асуудал байгаа шүү дээ. Одоо нэг тусламжийн ч юм уу те тэгэл ингээл харахаар айгүй гой санагдаад байгаа байхгүй юу. Нөгөө олуулаа олцохороо нөгөө тэл хүрээ мань айгүй их болчихж байгаа. Одоо жишээлбэл сагсан бөмбөгийн тэмцээн клуб дунд байна, бильярдын тэмцээн байна. За хэдүүлээ ингээд хогоо цэвэрлэе гэдэг одоо нэг голын эргээр явж хогмог ингээд ихээр клуб болгон яг иймэрхүү асуудалд айгүй их оролцдог болсон. Ер нь бол яг тэр талын ихээр харахаар зүгээр яг клубүүд ингээд байгуулагдаад яг нийгмийн ажил айгүй их төгөлдсөн байна. Ер нь бол айгүй идэвхтэй болцсон байна. За тэр моциклоо унж явж байгаа. Одоо над дээр бол айгүй их хэрдгэлтэй нөгөө засвар үйлчлэгээ гэдэг байдаг болохоор одоо над дээр чи ирэхээр 1-2-ороо ирэхгүй шүү дээ. Ингээд 4-5 уулаа ирдэг. Тэгэл зүгээр нэг зовлонтой. Тий, энэ зовлон бүгд адилхан. Тэгэл зүгээр ингээд харахаар айгүй нэг салж хаагддаг ах дүнэр шиг л харагдаж байгаа байхгүй. Хаач байсан. Эвдэрсэн ч хамтдаа шүү гэдэг л байна. Тэгээд засуулж явж хамтдаа засуулна шүү гэл. Тэгэл ингээд бүгд ирээд айгүй гоё
танилцсан аахаа юм би энэ клуб энэ байгаа шүү гэл хүмүүсийн харьцаач хөдөл айгу гоё болсон байгаа байхгүй. Би энэ клуб энэ аахаа гэл ингээл тэгэл айгу олон клубуд байдаг болохоор бас л. Та тэр ирж байгаа залуучуудаас хаяа гэж харж боддгоо. Би ч анх нэг бас нэг иймэрхүү лайсан даа гэдэг ч юм уу те. Нэг залуу бас нэг харахаар нэг гоё нэг бодол төрдөг шүү дээ. Нэг хараад те нэг одоо шинэ нийлж байгаа залуучууд ч бол тэр чинь гал цогтой буцалцсан те. Чикен цусан буцалцсан. Одоос гацуу барын аваад гараа ихээс буцахгүй болсон. Гэхдээ тиймэрхүү юм зүгээр нэг юм марданч маягийн ч юм одоо ирдэг хүмүүс ингээ харахаараа яг тэгж бодогддгийг. Яг ингээл харахаар ингээл хэвээр 10 онд бүгдтэй гинж готол өмсөд зүүсэн мөс ингээл яг тэрийг хардаг байхгүй юу. Тэгэл харахтаа л би бас бодож байгаа шүү дээ. Би нэг за нэг 18 онд нэг орой онд ч юм уу бас нэг иймэрхүү хүн явдаг л байсан багт. Яаж энийг би дийлж явдаг байна гэх. Би ч одоо ингээл битүүл бүгдтэй л байсан. Яа тэр готол ардаа бастан готлын ард чинь төмөр мөмөр зүц. Зүгээр нэг том гинжнүүд үүжилцэл юм явдаг л байсан. Тэгэл одоо ингээл бодохоор би яг тэднээс жоохон түүхшиг гэдэг байхгүй. Яг нэг засвар хийдэг болохоор юм юмд ингээр ингээд тэгэлчих гэл ингээл тэгэл тэднийг харахаараас би ч бас эдний насанд бас ингээл явдаг хэвээр гоё санагддаг байсан багтаа гэдэг байсан. Гэтэ яг тэр үедээ надад бол гоё л байсан. Ингээл хангар жингэргээл гоё л байгаа ч тэгэл. Тухайн жилээр өөрчлөлтөд хувьсаал болж байгаа шүү дээ. Тэгэл ингээл хувьсаал өөрчлөгдөөл яваад байгаа байхгүй тий. Өөр мотоциклаас гадар өөр юунд хоббирч байна. Загас бариад байна уу та? Харин дуурга байгаа. Загас барина. Одоо ойрын нэг 5-6 жил явсангүй. Ер нь бол надад бол тэр загас зав маяг ер нь бүхэл юм л байгаа л да. Бас нэг энэ чинь бас нэг сонин хобби шүү дээ. Бас загас нь явах ингээл нэг Нам гүм тайвширдаг тий. Нэг одоо ч нэг орохгүй. Одоо нэг дуун чимээ засвар. Гэтэ тийм ч айхтарч нэг загас чинь биш л дээ ер нь бол. Зүгээр яг нэг сонирхол төдий юм байгаа. Хаяа ингээл 100 засвар ингээл олон моциклтай. Нэг 50-т тасууж байгаа. Зүгээр л маргааш өглөө үүрээр ч юм уу эсвэл одоо машина гараад машина оноолж шууд загсан юм. Тийм үе байсан үү? Үгүй тэгэж загсан гэдэг юм дээр би нэг яг энэ хэсгээс нэг түрхэн зур бүр холтмоор. Яг нь тиймэрхүү байсан. Гэхдээ яг загас гэдэг тал дээрээ биш шүү. Зүгээр л би зүгээр л нэг гараал буутчихмаар санагддаг гэсэн. Тэгэл нэг мэд 10 гадлаа очсон байсан. Тэгэл наашаа буцаад ирсэн. Яг нөгөө лунгийн зам тасарцсан. Борооч нь мөндөр болоод бүр зам ч мөстцсөн. Тэгээ ганцаархна. Тэгээ яг би юу нэг яах гэж гарсан юм бол таа гэж байна. Наашаа ирэхдээ тэгэл заа. Тэр ер нь хүүтэн байсан юм байна те өмссөн. Тэгвэл 100. 100. Яг нөгөө тэр чи хэд онд юм бэ? Нэлээд ихэ. Нөгөө лунгийн зам тасраад. Уур болоод тасраад. Тэр завч ер нь үерлээ. Тий, тэндээс чинь би бас нэг 2-3 гадаадын жуулчин 30 тусалсан шүү дээ. Нэг ийм хятад моциклтэй 2 нөхөр, англи нөхөр гарч чаддгүй. Тэгээд яаж явах вэ гэдгээ мэд. Тэгэхээр нөгөө ирж би дагуулад уулаар тавьчихсан. Би чинь нөгөө битекстэйсэн. Тэгээд уулаар тавьчихвал нөгөө ирж чинь дагуулаад гараад Баянгаг яг наатлын хаалгаар орж ирэл. Тий. Тэр чинь хатрын зам гэдэг үү? Тий, хатрын зам бахаад тий. Таны одоо ингээл та ингээл моцикл оноол гарсан гэж штеп. Одоо нэг сая энэ жил штеп тэ ана. Хаалтон руу танаа ингээд таны хайртай 3 дүү аялал гарч байгаа. Би одоо яг тэр 2 дугаар хоёулын үзсэн байхгүй. Амар гой санагдсан. Үгүй ямар гоё юм бэ тий. Нэг өглөөл ороод ирсэн гэж та. Ургаалд явлаа. Гал моцикл ажиллаа. Энийг нэг гой бас нэг юм. За даар нэгээд ямарсан суудлын хурганы арьс дэвсч өглөө гээл. Ярээ яслах чи анжиган даарна гэдэг бас тэрийг. Тэр хаа яг тэр зохиолтой байсан уу? Та үнэхээр бүр яг дүүнрээ хараад огшоод хамт явцсан уу? За тэрэн дээр бол зүгээр яг яалчгүй огшсон л та. Яагаад гэвэл би чинь нөгөө миний нөгөө хобби гэж нэг юм байгаа шүү дээ. Моцикл гэдэг хобби. Тэгэл энэ чинь эхний үедээ бол эдгээр ярьж ирсэн. Энэ их яриг нь би тоохгүй байгаа байхгүй. Ерөөсө тоогоочгүй. Магадгүй энэ над дээр ирээгүйсэн бол би бол яваагүй ш магадгүй. Тэгэд энд орж ирэл заахаа энэ 3 моциклыг одоо бэлдэн штэ л гэдэг. Яг явах гэж байгаа юм. Яг явах гэж байна. Хинтээ итгээгүй. Тэгээд агшаа шаачж байгаа ш. Тэгэл моциклууд нь бүгдийг нь бидгтээ энэд нав явна гэж мэдээч. Явъя ч гэж ингээс нэг ер нь бол явъя гэж хэлсэггүй яхан одоо би одоо юу байж чаддаг. Тэгэл ерөнхийдөө ингээл
моцоглуудын бүгдийг бэлэн болгоол ингээл байж хата дотроо бодоол байгаа шүү дээ. Нөгөөх чинь одоо энэд явчихаар өстэй яадаг юм бол таа өстэй. Нэг юм бол хаа шүү дээ гэж юм. Миний тус дэмж гаргах юм бол яадаг юм бол таа. Тэгэл энэ чинь ингээл бүх юмаа бэлдээл за явахаар боллоо гэсэн. Гараа хөвцөн шүү дээ. Би үлдсэн. Тэгсэн маань чинь цонжин руу хүртэл хамт яваагүй. Цонжингоос гаргаж өчөөд. Үгүй одоо ярих гээд байна. За. Тэгсэн манай бас нэг залуу байгаа. Бас айгүй хоббитой давааж байгаа манай клубд байдээ. Тэгэл тэр эн чинь ингээд бас ингээд өглөө ирээд тэр чинь гаргаж өгөх гэж ирсэн байхгүй юу. Яг ингээд гаргаж өгье гэдэг энэ ойрхон байдаг болохоор хүрээд ирсэн. Тэгэл ингээд хоёлоо юм яриад за эдгээр одоо гарлаа штэ гэсэн. Хоёлоо ядчих цонж өргөдөг хүү. Тэгэл чам туг байгаа юу гэсэн. Байгаа гэдгийг. Ачид газ туг аваад өрөөд тэр. Тэгээд эндээс гараад манай онч нэг юм том туг өдрөх юм гэсэн нэг юм жоохон туг өрөөд тэр. За тэгээд за гатал хоёлаа гурвал хоёлаа машинтайгаа цонж орцсон. Цонжин дээр орцсон. Битээ чинь төрүүлээд очих. Бид нар төрүүлээд гарсан эндээс. Яг гоо замаараа нэг блок гэх битээ чинь бүр эндээс чинь бүгдээ байхгүй. Буудаал цонжин дээр очиод хөлөөгөө суцсан. За нэг өдөр чи яач вэ гэл. За халуун савндаа нэг хоёлоо нэг ус буслаад халуун хийч. Одоо надад чи яг даар шүү гэдэг. Тэгэл эдгээр цонжин дээр хүрээд л ирсэн. Тэгэл тэнцээ бас нэг зураг мураг аваад ингээл халуун кофе уугаал байжсэн. Ахнаас нэг юм хэлчихвэл гэсэн. Яах юм гэсэн. Авто хэрхэн явлаа. Нөгөө даваач бүтээч хоёлоо бүтээр ирсэн. Ерөөсөө суггүй. Та нар яач магад. Амар хөтөн байгаа байхгүй юу? Би зүгээр сонхон голоход л даач байгаа шүү дээ. Шидэ парт тавьсан. Тэгж идэж ч мөцөгтэй явж байгаа шүү дээ. Тэгээ юу гэдэг. Тэгэл гараас манай чинь яг тэр цонжин дээр чи бөөн баяр болол. За бөөндөө явна шүү гэл. Тэлгүй байт. Тэ яг тэр үе чинь бол Одоо гайхчихлаад ингээл явж чинь. За гутал өвдгөөч маш санд бол гараа юу нас зүүснэ. Тэ энэ чи нөгөө Ингэж чадахгүй. явахт нөгөө өрөөл халаагч хийгээд өгч байгаа шүү дээ. Өрөөл халаагч хийгээл өгөөл явуулсан. Тэгэл бас даарсан л байгаа. Арахгүй. Чи тийм. Гэтэ нөгөө эдрийг зүгээр ингээл яг явж байгаа байдлыг харахаар засмал дээр илүү дарж байгаа байхгүй. Илүү нэг хурдтай явж байгаа болохоор. Тэгээ хөдөлгөөн байхгүй сууж байгаа байхгүй. Тэгэл шороон дор ороод ирсэн чинь за наадвал чинь зүгээр өстэй. Инээ чанаагаар тоглоод орж байгаа шүү. Нөгөө ингэж хөдлөөд нэг очоод босоод ирэхэд нөгөө бич хатаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ шороон дор ичгаараа шалгаж болж байгаа. Тэгээ жоохон оройхон тийшээ нэг гэгээ тасраад ирэнгүүт бас л ингээл битүү цанал ингээл ингэсэн явж байгаа юм. Тэгэл өтөр хийж чадах ажил яах вэ? Зогсон яа нуу кофе. Тэр үе та 3 дүүрээ бахархсан уу? Бахархахгүй байх юм бэ. Тэр чи ястаа үнэхээр бас л амар юм болсон шүү дээ. Ингээл очиж байгаа юм. Тэгэл тоглож байгаа юм. Тэгэл бүгдийг л яг бүтээр бол зүгээр камер байтгаад харж байгаа шүү дээ. Ингээл яг л ингээл харж байгаа болох юм чинь ястаа бүр бас л эрхний бас л чадлыг шахсан. Ямар санагдсан уу? Би нэрээ бас нэг ингэж үздэг юм билүү. Дунд нэг тийм бодсон уу? Бодлого явах тэ би тэгээд дараагийнх нь аялд нь явъя гэдээ гараа өргөцсөн байгаа шүү дээ. Би явъя шүү. Дараа ингээд ингэхгүй шүү гээл гэрсэн. Тэгээд одоо дараагийн аялал явахаар бол авч явна л гэсэн. Төлөвлөсөн байна уу? Авч явах байх уу? Дараагийн аялал төлөвлөсөн юм бол байгаа. Тэ ер нь төлөвлөл нэг юм яриад байгаа юм. Тэгээд бас нэг тийш явахаар бас санхүү талмал гэдэг зөндөөл юм байгаа шүү дээ. Ер нь бол айл юм л байгаа л та. Манай подкастыг үзэж байгаа нийт хүмүүстэй хэлэхэд бид гурвын одоо ярьж байгаа сэдв маань одоо YouTube дээр бас яг энэ видеогоор орцсон байгаа. Бурхан халдуун руу моциклтээс аялал гэдэг нэртэйгэр үлээ. Ер нь бол нэг тэгсгээ хаагаад ер нь гараад ирнэ. Тэгээд энэчээс бас үзэхэд ер нь моциклчийн хүний амьдрал яаж моциклтд яаж ингэж гоё хобби ирдгүү. Тэгээд энэ хоббигоос үүсэлтэйгээр бас өөртөө хэрхэн хэмжээний тийм челленж тавьж бас ингээд бас тэ ингэдэггүй сорилтонд орж чаддгүй гэдэг зүйлүүдийг харах бах. Тэгээд энэчээс манай гурван найз л үнэхээр гоё бас тэнд хүмүүс юм бодогдуулахар хэмжээний гоё аяллыг бол хийж чадсан тэ. Бид нар яагаад нэр зонжонгаа ундаг моциклтайгаа яагаад үйл зөв моциклыг тавих хэрэгтэй гэсэн. Яагаад хоббигоо биелүүлээ бид нар хэрхэн бас яаж аялж болох вэ гэдэг талаараас аюу гой тийм нэвтрүүлэг хийсэн 2 дугаартай нэвтрүүлэг бас гарсан байна. Подкастыг үзэж байгаа хүмүүс бас тэрийг сонирхоод бас үзээд зэрэг. Манай Монголын моциклтаас нийтээрээ бас гоё маш бахархсан баг те. Тэр хүмүүсээр өөрсдөө бас ингэж явах юмсаа гэж
бодлол нэлээд төрсөн баг хүмүүст. Ёо надад бол яг тийм бодлоос үнэхээр орсон. Тэр бол үнэхээр гоё байсан. Яг энэ гаражнаас манай гурав ус хөдөлсөн тий. Тэр бол их гоё байсан. За Бажуух гэдэг залуу маань одоо 21 аймаг клуб гэж одоо үүссэн байна. Өнөөс 21 хоногт 21 аймаг тэгсэн. Тий. Тэр ч одоо бас хичнээн үнэтэй юм. Та нэг юм тэрийг сонирхчихсан уу? хоёулаа Ер нь бол явсан уу ер нь? тий хоёулаа явсан. Нөгөө замдаа нэг Замдаа нэг нь цагаа. яагаад тий. Зараад явсан. Тий. Зүг. Тэр ч бас аюу бас гоё юм. Мундаг. Тэр 21 хоногийг 21 тойрно гэдэг чинь яг гоо замдаа нэг нь бэртээд үлдсэн. Тэгээ яг хоёулаа явсан бол бүрүүд гоё болох байсан баг. Тэгэл нааша талын сэлхээр л яг л орж ирсэн шүү. Тэгэхэд ер нь бол зүгээр яг мотоцикл дуртай манит чи хараад бараг л огшоол уйлчих гал бистаа гал зүгээр харахад л огшмаар байдсан шүү дээ. Одоо энэ манай 3 явсан ч гэсэн Бажуух явсан ч гэсэн ер нь л энэ тийг явж яхаар л бахарх юм хэцүү чанга 21 гэдэг чинь 21 аймаг 21 хоног дотор өвлийн аялал гэдэг ер нь л бахарх юм зөндөл байгаа л та тий. 21 хоногт 21 аймаг гал шин санаачлаг гаргаад тэрний араас бурхан алдан гал хайр шал өөр тесрэлт гаргаж ирэл. Үйлчлээс яг уулзаж танилцчих үзээгүй. Гэхдээ нэг бас нэг хүнийг нэг үзээд хараад нэг нэвтрүүлгийг үзээ те. Тэгээд тэр хүний бас хэрхэн хэмжээний бас ингээд чаленж хийж чадж байгаа зүйлүүдийг харахлаар одоо тэгээд нэрийг мэддэг болсон юм чинь тэгээд удлаа одоо хүмүүс тэр хэм билээ гэж ярихаас илүү нэрийг юм чи би Бажуух гэж ярих нас. Тэгэл амар тэгж ярээ. Манай тэр Бажуухад үзэж байгаа бодвол таны шүү чааг. Амар тэгж хэлээ та те. Та энэ гараж харуулын эцтэй та нэг юу хэлсэн шүү дээ. Маань төвшөө нэг гаражаар хийсэйгээл явж байхад. Тий. Гаражаа танилцуулаа. За одоо энэ гаражтай л би ч одоо мөхрөн штэ гээл те. Тэгж нэг ярьжсэн шүү дээ. Тэр гаражт явах уу тэр гараж ч өөрөө болгоод авчих гал нэлээд үүдсэн тэгээд ялчих болоогүй л дээ. Тэгэл яг тэрнээсээ ерөөсө гараад эн чинь угаасаа хуучин яг энэ гашаан дотор би юм хийдэг байсан. Тэгээд яг тэр нь зам дагуу бас мотоциклтэй ирж байгаа хүмүүс бас зам нь саадгүй юм болоо гэж бодоод тэнд очисон. Тэгсэн тэр чи яг тэгээд цаанаас болохгүй байсан бол болоогүй л дээ. Тэмчээрч бас нэг жил гарсан болсон. Тэр ч бас нэлийн том талбай байсан Том. Тэгээд яг эндээ ирээд ерөөсөө л өөрийн юм хийхгүй бол энэ тентгийн хүнд ч одоо итгэхэд хэцүү болсон үед тэгэл эндээ нэг гараж барьяагаад. Яг надаа эндээ байсан нь одоо тэр хороолоос илүү эндээ надаа айгу тухтай болчих жоох байхгүй. Нэг тэгэж одоо тэр хороолын гараж бас нөгөө орон сууцуд ихтэй байдаг болохоор нөгөө дуу чимээнээс ахуулаад одоо яг энд бол гайгүй гоох гарцсангуу. Энэ айлууд нь ч ер нь нэг тэгэж айхтар чимээ гаргаад идэггүй. Энэ дотроо ингээл хаалгаа хагаал юм аашдаг. Яг зам бол жоохон хэцүү л биш магадгүй бах энэ тентгийн моциклууд ирж байгаа. Зам нь ч гайгүй. Тэгээ энд чинь яг тэр хорооллоод бол надад бүр сайхан баг шүү дээ. Энд чинь би яг миний өссөн газар واخгүй юу? Энд би өссөн. Тэгээд эндээ будгийн камертай, токрийн цагтай яг энэ тентэн гэхгүй. Ийш чи яваад байхгүй чи байх юм аа тийм. Тэгээд эндээ нэг юм базаагаад очиод эндээ л болчихдаг амар болчихж байгаа юм. Манай Гамбаа ахын гаражийг Google Map дээр DG Garage гэвэл гарч ирнэ. Ерөнхийдөө мотоцикл ундаг нийт залуучууд хүмүүс мэдчихэж байгаа. А гэхдээ яг мэддүүний нь DG гэдгээр гараад ирчих тий. DG гэдэг нэрийг Том. Том. Тэгээ энэ одоо энэ дээр бол баг утгаа би бичсэн л байгаа л да. Д Гамболт. Д Гамболт гэж байгаа юм. Манай аав чинь тогсон хурц гэдэг. Токч хүн, бас мотоциклч хүн. Тэгэл яг л аавын замлаар л явж байгаа байхгүй. Токор хийдэг. Тэгэл мотоциклоч хүн ажиллаач хийн. Манай аав чинь тийм л нэг ийл хүн л дээ. Ер нь бол тэгтэл бас л миний мэдхийн баг бахын л ер нь жоохон бас шуурулдаг хүн байсан юм л яг нөгөө хийдэг ажиллаараа бол агуу мундаг хүн байсан юм. Тэгээд аавынхаа зэндаанд хүрч чадах нүггүй юу гэл явуулсан аль алийг хийж байна. Токер гэдэг асуудал дээр бол манай аав зааж өгсөн. 6 дугаар ангид байхад л токер гэдэг имийг л ер нь суралцж эхэлсэн. Ааваараа заалгуулсан. Хажууд аав мотоцикл ундаг гэсэн болохоор тэрэнд бас дурлж эхэлсэн мотоциклондоо. Тэгэл ер нь аль алийг уран л явсан л та. Аавынхаа зэндаанд хүрч чадах нүггүй юу тэгэл явуулсан явж л. Энэ хойно сайхан гоё зургууд байна те. Түүхүүд. Тий. Түүхүүд.
одоо мөчөө тэ. Бурхан Алдууны аяллаа зургууд байж байна. Энэ саяын 5 сард Хятад руу явсан аяллаа бичлэг байна, зураг байна. Тэн дээр бол улс руу явж ирсэн аялал байна. Клубын залуучууд хурал хийж байгаа зураг байна. Тэгээд энэ Арангад эн чин Ара фестивал хаа Хуан амтлагийнхантай Даашка хатартай ахуулсан зураг байна. Арангад юу ийсэн тоглолт хийсэн. Гоо зургууд байна. За энэ 6 сарын 1-нд бид нар чинь бас нэг юм хийсэн шүү дээ. Энэ жилийн 6 сарын 1-нд хүүхдүүдийн баяраар тэгсэн. аюу гоё харагдчихсан. тий одоо манайхан чинь нөгөө баатрууд болцсон хөрснөөс нь үлгэрийн баатрууд болцсон ийм зургнууд байна. Тэр зураг болохоор одоо дельта хусан зургнууд шүү дээ. Цагаан сараар залгалтын зураг. За. Тий залгалтаар бид нар бас цугланаа. Тэр Хуан амтлагийн хамтаа хуусан зургууд. Тэгэл ер нь бол аяллаа зургууд л байгаа даа болцсон. Дурсамж. Баймаа. Өстой гоё тий. Яг зураг үлдээл. Тэгэл зураг амар түүх өгүүлж. Зураг түүх өгүүлнэ. Скватрийн фестивалийн зураг, хамгийн анхных нь фестивалийн зураг, хоёр дахь зураг нь ч бас юм байна. За нөгөө Бурхан Алдуу явдаг энэ мөсөн дээр явж байгаа цөмөрж байгаа. Энэ бас гоё зураг шүү дээ. Яг явж байхад энэ чинь би бол яг нүдээр хараа байж байгаа шүү дээ. Түрж гараа байна шүү дээ тий. Яг урдаа явал нэгээрээ гарсан. Шууд урд дугуй мөсөн дээр цөмрөөд орж байгаа зураг байна. Энэ нэг аяллаа зургнууд. Уг өшөө ингээд угаалгал өшөө зөндөө зургууд байгаа л да. Байгаа. Одоо манай хэд бэлдээл ингээд бас янзлал бэлдэж л байгаа л да. Одоо энэ гараж маань ер нь нэг клуб хаус болж байна. Эсвэл клуб хаус гэж удаад тустай байна уу? Гэхдээ энэ ер нь бол зүгээр яг бидний ярьдгаар бол нэг үүр гэж ярьдэн шүү дээ. Клуб хаусаас илүү ер нь бол үүр гэж л ярина л та. Нөгөө манай гажин манай залуучууд ч дуртай өдрөө өрнө шүү дээ. Зарим нэг нь хоол бариад ирнэ. Тэгэл янз бүрийн хэрэгтэй өнөө зүгээр гараашаараа орж хармаар байна. Гарааштай ирмээр байна гэдэг. Одоо моциклуудаа тавьчихдаг давхар. Тэгэл нөгөө өвлийн цагт унж чаддгүй махад ядаж ирж харна шүү. Тэн чинь хараад гарааштай. Гоё шүү дээ. Манай залуучууд ирж гарааш мараш сайхан цэвэрлэгчүүд явна. Юм цэвэрлээ зэгцлээд. Зарим нэг нь ирээд хоолунд хийж өгчөөд явна. Хоол бариад чирнэ. Янз л та. Тэгээд илүү нэг клуб нэг зорилготой тэгэл гэр бүл тэ. Тий ахын дүүс гэдэг чинь тэгэл яг л эндэл цуглан л та. Ер нь бол ганц манай клубч цуглахгүй шүү дээ. Ер нь бол өөр клубын залуучууд бол ирдэг зөндөө хүмүүс байгаа. Тий. Зүгээр энэгээр өнгөрж явж байгаа хүмүүс ч орж ирнэ. Хүний ингээл яг одоо нэг асуудалтай байгаа моциклыг авчраал. Янзлал. Тэгээд тэр хүний нэг баярлаа гэдэг үг хэлхээс илүү нүдэнд нь харагддаг шүү. Тийм шүү дээ. Ер нь бүр яг илтэй байхгүй. Наадах чи би бол бүр айгүй гоё зөндөө тиймэрхүү юм харддаг. Яагаад гэвэл бас тэр хүнийг зүгээр ингээл царайг нь хараад ер нь ингээл бүр ингээл яг ингээл яахаа мэдхэ байцсан. Би энийг яах вэ гээл энийг ингэх энийг та яах вэ гээл. Говэж л та чигээл зарим тэгээд би жоохон цааш нь явуулна шүү дээ. Бүр ийм болно шүү дээ. Аврал ирээтэй. Тэгээд ингэж байгаа л тэгэл бүр болохгүйг нь бол би үлдээчихэж байгаа. Яг болдог нь бол баярлаа явчих байгаа. Үнэхээр гоё ингээл тэгэл бүр зарим нэг нь бүр сэтгэлээр унаад бүр залгаал чи уцгал аваач. Энд одоо байлгаадах юм тавих газар алга энд одоо юм их тэгэлтэй. Үгүй ахаа минийхгүй болцсон шүү дээ. Баг уц тавих багт шагнаад. Нүүстэ баярлаа хаа би одоо ийшээ явах гэх. Тиймэрхүү юм бол зөндөө гоё. Тэрийг хараад бүр гоё уран. Тэр хүмүүсийг ингээл баярлал гараа явж хахад би наа бас баярлаад байгаа шүү дээ. Хөрх амтанда одоо ингээл бөөм баяр гээл. Тэр гоё. Тэр чинь би өөрөө ингээл зуны цагт бол ерөөсөө байнгын хараад байж байдаг. Бүр сэтгэлээр унаад одоо ингээл бүр ингэсэн хүмүүс байдэн шүү дээ. Тэгээд дэгөөхөө бүр амар том эвдэрлэгээ бодцсон. Тэр нэг зүгээр нэг утас салцсан байгаа нөхцөлд ингээл бүр ингэсэн ингээл тэгээд нөгөөгчгүй чи нэгдүгürt өөрөөс нь мөнгө нь гарсангүй, хоёрдугаарт эвдрэл захаасан юм байхгүй. Зүгээр нэг жоохоо нэг эвдэрдэг юм байхгүй нэг утас салгах жишээний ч юм уу нэг юм хүмүүсрээ салгах. Тэгээд тэрийг нь холбоо зүгээр болчлаа ш та хаа тэгэхээр бүүр стагаал ахаа ундаа авах уу яах вэ ихүү гэх нэг ч юм байна шүү дээ. Тэгээд би яг иймэрхүү юм бас зөндөө үзчихэл байсан л та. Одоо 2014 онд байхгүй би нөгөө түрүү ярьсан шүү дээ нэг Африкт байсан гэсэн. Би Африкийн Конгод ажилладаг
Худаг гаргадаг, ус гаргадаг байхгүй. Тэгээд тэнд ингээд ажиллаад байж хад яг би нэг хувийн тоглолт хийж байгаа юм шиг хүмүүс ингээд тойроо санал тавиа суучна. Янз бүрийн хөөгч жоохт ингээд тойроо суучна. Тэгэл би энэ чинь өрөмдөж байгаа шүү дээ. Голд нь бол би нэг тоглолт хийж байгаа юм шиг. Тэгэл ингээд өрөмдөж байгаа тэр хүмүүсийг хараад ингээд бүгд яг нэг юм хүлээсэн юм шиг хараад байгаа. Юу хүлээгээд нэ тэр ус хүлээгээд байгаа. Нотгийн иргэд. Тий, нутгийн иргэд. Тэгэл ингээд байж хад пах ориглол ус гараал. Нөгөөдөл ч хорилоо чарлаад зарим нэг нь энэ тэндээс янз бүрийн авцаж өгөн жимс ваас бөөн баяр шүү. Тэгэл бид нар чи юм хораагаад ингээд нэг усын ингээд цэвэршүүлэл ингээд юм ингээд голтол нөгөөдөл ч зүгээр юмнаас нь туслаа амар. За тэгэл зарим газар ингээд өрөмдөлөдөг нэг ус нь гарч ирдэг. Юм голт би сандарч хэлж байгаа. Би яг алуулна гэж байгаа. За гал юм гол тэр чинь нөгөө цаанаасаа заагаад зүгцөө яг тэр судлын заагаад тий яг энэ л өрөмдөн чи яг л энэ л өрөмд яг л тэнд нь өрөмдөж байгаа. Тэгээд нөгөө усны яалчгаа гарч ирдэг үе тэр чинь тэгтээ цөөхөө нэг тэгж байнг биш нэг ганц хоёр удаа л нэг сардаа нэг ганц хоёр удаа гардаг баг. Тэгэл ингэ гол үнэхээр гарч ирэхгүй байх юм бол тэд чинь намайг явуулахгүй шүү дээ. Зам ингээд чулуу болоод боцоод аваад амжина. Заар. Тэгэл юмаа бэлдэн голт бүр ингээд юм ингээд хөдөлгөөхгүй. Гэхдээ чи энэ чи эсвэл энд нь өрөмдөлтөж. Гүй одоо энэ одоо геолог нэрээд одоо ингээл хэлэхээр цугтаад шүү дээ. Нөгөө нэг жолооч тэр харууд нэг жолооч хийдэг нөгөөдөлдөө хэлэл биш нэг жижиг машин цугаал нөгөөдөл угаас мэддэг болц. Тэгэл биш алга болчихно. Тэгэл дараагийн цаг дээр очиод би хүлээгээж нөгөөдөл ч нэг юм аавал нэг нутгийнх нь болохоор бас хоорондоо ярилцаад гайв. Тэгэл тэр ус гарч иж байгаа ус гарахгүй байгаа тэр хүний сэтгэл хөөр шал өөрөө. Одоо тэгэл одоо яг бас яг ингээл энд ингээл тиймэрхүү юм байгаад хахаар бас гоё. Үнэхээр болохгүй байгаа хүмүүс юм ингээхээр бас л ингээл хундгаад одоо энийг би зарчих уу яах вэ гэл. Тэгээ сэтгэлээр унсан. Тэгэхээр нөгөө шавл нь ихээр бас ялч хүний хобби байгаа байхгүй. Хоббидоо бас аюу үнч байгаа. Эндээ ингээл энэ болохгүй ингээл болгочих юмсан даа гэсэн. Дотор нэг те өөрөө хамт хийх үү яах уу гэж нэг ирээд өөртөө хийлцээд би тэгтээ голцоо нөгөө зарим нэг залуучууд байдаг. Зайлд чи өөрөө ингэж хийчих гал би ч загнадаг шүү дээ. Ингээл заримдаа бол. Гэхдээ чи хөдөө хээр ингэчүүл яах юм бэ? Чи ядаж энийгээ өөрөө сурчлаа чи. Хүн хүлээгээд илтгүй ингэлтэй гал. Тэгэл манай залуучууд чинь зарим нь ингээд өөртөө гал ахаа ер нь би өөрөө хийя. Би ингээ гэсэн хүмүүс бас байдаг. Нэрсэр ингээл бай. Өөрөө ингэ чи бас дугуй муугүй ингэ чи би бас энийгээ өөрөө бас мэддэг болчмоор шүү дээ. Яг их хөдөөхээр ингэ чи нэг жоохон юмнаас болоод ачиж явах чинь бас тий ахаа гэл. Тэгэл голцоо өөрөө ингээл зарим нэг нь бол өөрөө хий гэдэг хүмүүст нь би хэлчихдэг байхгүй. Заавал би өөрөө энэ тийм байхгүй. Тий. Нөгөө одоо нэг учир нь олдохгүй байгаа мацыг л тий. Хаал гэдэг ерөөс учир нь олдохгүй байгаа мацыг улам ингээд бүр шарчин гоцоод. Тэр чинь үнийг л асаахгүй би хинүү болох юм байна. Тэр чинь угаасаа яг тэр юм хийдэг хүмүүс өөрт нь байд юм байна. Ер нь байдаг юм шиг байлаа. Би бол яг тэгдэг шүү дээ. Тэгэл ерөөсөө ингээл үзээлээ шүнжүү үзнэ. Тэгэл за ер нь харж нэг сайхан амрыг гэж байгаа. Тэр чинь амрахтаа биш байхгүй юу? Бодъё гэж байгаа. Харж нэг сайхан бодоол нэг YouTube хараа за энийг. Тэгээ яг юм болдго юмдаг шүнжэнгөө бодчихж байгаа юм шиг. Толгой дээр бодоол гэвч захтал за энийг л нэнэст яагаад энэ за тэрийг юм би очиод маргааш очиод яг ингээл тиймэрхүү үед л өглөө хар уур 7 цагт ирнэ шүү дээ. Ингээл нөгөө бас. Тэгээд угаа багаас амгалтал. За энийг бас нэг болохгүй наа гэл. Тэгэл ухаад. За тэгэл болцоороо тэгэл болцоор мэдээж бас нөгөө эзэн яаж баярлдаг би бас яг тэгж л баярлж байгаа. Цаашгүй ёо ста нэрээ за. Засварч нэг ганц оцгол засварч нэг ганц жаргална. Эсрэгээр ганц зовлно. Тэгэл одоо болохгүй байгаа юм болгоод өгч их гоё жаргал шин жаргал тий. Тэр үнэхээр болохгүй юм нь олдохгүй гэл ингэхээр бас нэг зовлон шүү дээ. Тэр хүмүүсийн чинь өмнөөс бас жаргаа зовоод байгаа юм. Нөгөө мэдээж нэг хөрөнгөө гаргаад тийм унаа авцсан байдаг. Тэр болдгоо үнэхээр засч чадахгүй. Тэгэхээр нөгөө хүнээсээ илүүгээр нь та өөрөө бараг илүү шаналаад тий. Тэгээд нөгөө болохгүй л бахаар л улам ухаал гээл гэсэн. Энийг одоо тэрийг нэг л тэгэл нэг арга мухардах юм бол тэгэл нөгөө бодож чана шүү дээ бас. Юу хэлээ гэл бодож чана бас. Тэр үеийг амар гоё өрөөнөөс бас нэг бодол төвлөрдөлтэй ажил хийж. Ер нь бол нэг ямар ч хүмүүс нэг тийм байдаг те. Өрөөнө болтгоо ч юм уу те. Санаа гардгуу те.
Тэгэл нэг орой ондохтой боцоороо гал нэг амир юу байдаг те. За тэрийг л тэрийг нэг үзэхгүй бол би тэрийг нь үзэг байгуулвал яг тэр өдрөө бодхол юм бол тэгэл өстой үүг захиж хүлээж байгаа шүү дээ. За өглөө босгол нөгөөгч одоо харанхуй шин одоо явалтаа шүү дээ. Өглөө босоо за тэрийг нь л очиж үзье даа гал. Та аялалд явахдаа хамгийн түрүүлж бэлддэг 3 зүйл. Зөв ширхгээр нь ярих. Аялалд хасаа. Тэгээд дач юу ч цөөх юм. За юу нэ харин бас бэлтгэхээр ярих юм бол бид чинь амар бол юм бэлдэж байгаа шүү. Зүгээр яг ингэ түрүүлээд бэлдчихдэг. Тий одоо ингэчдгээ би ерөөсөө хаашаач явсан над нэг аяг байд. За. Одоо энэ дээр түрүүн би тавьсан кофе уугаад байгаа аяг. Тийм ээ. Ер нь нэг амьдрал үзэн аяг Тий харагдсан. энэ аяг надтай зүг Африкт байсан аяг байхгүй юу? За. 14 онд надтай зүг байсан. Энэ хамгийн дөрөвч би яг явахынхаа өмнөх өдөр нь заавал ширээн дээрээ тавина. Энэ ямар ягаа ширээн дээрээ тавьчих. Халуун хэсэгт кофе нариулаад тавиараа гэдэг нөгөө эхнэрт. За миний нэг энд нэг хутга байдгийг. За. Тэр яг нөгөө цогцлууртай олцтойгоо галтайгаа бүх юмтайгаа байдаг нэг энэ хутга одоо таад анзаарсан бол жоохгүй бахта би байнга зүүцэн ч явж байдаг ер нь бол талааслахаар зүүслээ. За тэрийг авчирч тавьдаг. За тэр хоёр аяг хамгийн түрүүлж ер нь бол миний хамгийн түрүүлж тавьдаг хоёр юм тэр хоёр. За тэгээ бусдууд нэх юм бол одоо тэгэл нөгөө 3 гэлчгээр чинь өшөө дагах юм зөндөө байхгүй. Одоо мөнгө аяга тавина. Утгаа тавина. Энэ нөгөө халууныхаа энэ ч нөгөө халуунаараа амар барьдаг. Халуун бол аягүй сайн барьна. Өглөө хийгээ тавьсан юм орой халуун л байждаг аяг байхгүй. Ер нь бол Яг түрүүлж бэлддэг 3 зүйл бол одоо юу юм биш те? тэгээ хутга аяг, мөнгө аяг. За нэг асуулт асууя. Сайн моцоглолчин гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Таны бодлоор. За сайн моцоглолчин гэвэл одоо за ер нь бол нэг моцоглоо зөв унцдаг. Хүмүүстэй бас гоё харьцдаг. Зөвхөн би моточин гэдэг биш. Ер нь хүн талаасаа өөрийгөө аваад үзчихдэг. Шудраг гоё моцоглоо арчлаад явчихдаг. Өөрийгөө арчлаад явчихдаг. Тэгэл тиймэрхүү хүнийг хэлэх хэлбэт. Бодвол одоо Зөв. тий гинт асууч гаач одоо. Энэ манай Бодвол бас тий брэнд асуултууд ээ. Заах моцоглолчны амьдрал руу орсон те. Моцоглолчин болсон Гамбаа. Өнөөдөр энд сууж байгаа бас Гамбаа хоёрын хооронд ямар харьцуулалт байна вэ? Тэр зөнгөж орж байгаа моцоглоор орж байгаа Гамбаа гэдэг хүн ямар хүн байсан? Өнөөдөр энэ байр суурин дээр ирэхэд Гамбаа гэдэг хүн ямар болцсон байна? Тэ? яа. За тухайн үедээ бол би ч ер нь нөгөө хүүхэд тохоос ахуулаад моцоглол унтсан. Моцоглол унж ер нь бол явж исэн. Тухайн үедээ бол би моцоглол унахта тэр үедээ бол их хөнгөн өөрийгөө их хөнгөн хүн байдаг гэсэн гэж бодож байгаа. Жохоо саагүй гэх юм уу те юм унчаараа жоохон өнгөрдөг ч юм уу. Тийм байсан байж магадгүй. Ер нь бараг л да. Тэгээд тухайн үедээ бол яг би өөрийгөө яг юу унаа явж байгаа гэдгээ ойлгодгүй хүн байсан байгаа. Тэгээ одооноос ингээд үзнэ гэх юм бол одоо л яг моцикл гэдгийг чинь би ер нь ямар унаа вэ гэдгийг ойлгочлоо. За моциклчин хүн энэ тэр үед тухайн үедээ бол моцикл унжсэн, одоо үедээ моцикл унжсэн гэх юм бол хоёр өөр л юм байгаа л да. Хоёр өөр. Одоо бол би бол нэгдүгürt моцикл унахын хажууд моцикл засна. Тэр үеэсээ бодвол би одоо илүү туршлагатай болов.
моциклоо яаж унах уу, яаж зөв унах уу, нийгэмд би ямар хүн байх уу? Моциклчин гэхээр л би нэг тий ойлж шаарлуулаад ингэж явах уу? Тэрийг бол ингээд яг ялгаа их юм бол одоо харцсангүй өөр бас. Одоо одооноос нэг 7 жилийн өмнө гэхэд л зүгээр яхаа надад байж байгаа яг миний бодож исэн юм баггүй. Зүгээр л байрныхаа гадаа би ингээд моциклоо ойрлуулаад гараа авчих واخгүй. Тэнд хэдэн нэлэх хүүхдүүд унтуулаад салхинд ингээд байж байгаа байрны одоо гадны нүүдэнд ингэж байгаа. Одоо л би тийм биш болчих واخгүй. Өөрөө бас нэлэх хүүхд. Тэгэн гол заавал өөрөө шээ авах юм байхгүй л дээ. Ер нь бол яг тийм болцсон. Өөрөө тийм болцсон. Ер нь бол моцикл унахтай бусдад садаа болохгүй. Ер нь бусдыг бас давхар хөндлөж явах болов гэж бодож байна. Одоо л ерөөхдөө тийм болцсон. Тэгэд илүү их туршлага суусан. Тийм л байна да. За тэгвэл асуу. Бас энэ бас нэг амир юм уу? Онсон зүйл юу вэ тэгвэл? Мөн магадгүй алдсан зүйл юу вэ? Моцикл ч болцснороо. За моцикл алдсан зүйл бол байна. Би 2003 онд айгуу том осолд орсон моцикл юм. Тухайн үед одоо бас л нөгөө өмнөх асуулт дээр чинь тавьсан. Бас л яг л адилхан асуудалтай осолд орсон. Айгуу том осолд орсон. Энэ хөлөө бараг л тэгэл эмчнэр боён гарал босч авсан. Тэгээд тухайн үед бол би моцикл унахгүй л гэж явжсэн. Би дахиж эзэж моцикл унах. Тэгэхэд алдсан юм тэрний нэг удаачгүй бас нэг 2-3 жилийн дараа унахгүй гэж байгаа. Дахиад унаад дахиад осолд орсон. Тэгтээ яг нөгөө тэр нь болох хөнгөн л дөө. Бас нөгөө гадны нөлөө тэгтээ яг бас л миний буруу анхаарал болгоомжгүй явсан гэдэг. Нэг тийм хоёр юм бол ер нь бол би бол миний алдаа гэж ойлгож байгаа шүү дээ. Ер нь мянга миний зөв байсан ч буруу байсан ч гэсэн миний бол айгүй том алдаа байхгүй. Тэр. Онсон зүйл гэх юм бол моцикл одоо унаад айгүй олон сайхан дүүнертэй болсон. Тэгээд бас моцикл засаж мэддэг гэх юм одоо засаж сурсан. Тэгээд ер нь бол нөгөө хүмүүсийн хайр хүндлэлийг би маш их авдаг болсон. Миний олсон зүйл бол энэ. Хүрээлэлт хэлсэн маш их хүндлэл авдаг болсон. Энэ бол миний олсон зүйл гэж тэгж өөрөө бодож штт. Тийм байна. Моциклгүйгээр таврыгээр төсөөлөх. Тэгэхгүй би одоо боддоо штт. Би одоо моцикл унтдаггүй байсан бол яг юу хийх болтоо гэдэг. Тэгээ одоо бодохоор би гэхдээ яг заримдаа л өөртөө хариулт өгчдөг. Гэхдээ яг миний хувьд штт ямар одоо хүн яхаа зааж сурах юм шиг. Тэр үед одоо би нэг одоо мэдгүй нэг уурхаа муурхаад л явж исэн байхдаа одоо бодвол моцикл хэрвээ миний хобби биш байсан бол бодвол одоо токер гэдэг асуудлаа хөөгөөд илүү хөөгөөд тэгэл нэг уурхаа токер ч юм энэ тэндэг токерийн л мэрэгжилтэй л хүн байх байсан баг. Одоо л моциклгүйгээр өөрийгөө бол ер нь төсөөлж чадахгүй одоо. Чадахгүй шүү. Ганцхан жил моциклгүй ганцхан жил болохдоо л би ч өөрийгөө бүр зүгээр өстой нэг энэ дотроос нэг юм аваа хийцэн юм шиг л яг л би биш юм шиг л байгаад байгаа шүү. Ер нь нэг тэгэл яаж хийж байгаа нэг моциклтай болохыг л ер нь хүсдэг байсан. Ганц жилийн дотор шүү. Тэр чинь нэг байнгын юм биш. Тэгээд ерөөхдөө ч яг нэг жилд моциклгүй байж үзээгүй л дээ. Гэхдээ яг зүгээр нэг хэсэгхэн зур моциклаа зарчгаар л нэг энэ дотроос нэг юм аваа хийцэн юм шиг дээ. Нэг юм дутагдаад байгаа юм шиг. Хоосоо бол дутагдаад байгаа юм шиг л байдаг шүү дээ. Хариулж. Одоо ер нь бол одоо төрүүлсэн шүү дээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд аюул болон за миний мэдхээр 7 клуб байл. Одоо ингээд ийм олон клубүүд үүсгэн байгуулагдаад одоо ингээд гараараасаа гэх юм уу. Ингээл аюул хүмүүс найз нөхдөөрөө нийлээл ингээл янз янз юм одоо клубүүд ингээл үүсгэн байгуулж байна. Тэрийг ер нь та юу гэж боддог вэ? Тэр би наадах чи одоо яг моциклийн хөгжил гэж ойлгоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол моциклийн хөгжил тэгээд энэ залуучуудын соёл гэдэг эдгээр л ер нь л хүмүүсийг л ийм л болгоод байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө энэ моциклийн энэ залуучуудын нэгдэл бол нэг юм байгаа. Энэ талын салхи гэдэг фестивал үүсгэн байгуулагдсанаас хойш моцикл маш их болсон.
маш олон залуучууд нэгдэж клуб байгуулж ийн. Маш олон хүмүүс маш олон төрлийн моцикл ундаг болсон. Би бол энийг бол яг нэгдүгээр талын салхи дээр бол холбоотой байх гэж бодож байна. Яагаад гэвэл тийм том фестивал одоо Сүхбаатарын талбай гэж дүүр гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэрийг үзэж байгаа хүн болгон огшдог байх гэж бодож байна. Тэр байтугай би чинь бүр Эрдэнэтэд манай клубийнх нь аялалд яваал бас л нэг 20-30 удаа аялж хахад нэг ундаа зарж ирсэн ихч яг миний хажууд сууж ирсэн. Тэгэл тэнд манай хэд зураг даруулж ирсэн чинь тэр ихтэй ундаага хажууд тавьчаад миний дүүнийг харж байгаараа гэж. За гэсчил тэндээсээ баахан ундаа аваад торонд хийгээд. Тэр нөгөө юм сэтгтээ түрж явдаг л тэрэг мэс. Би тэрийг бүр яг хажууд нь харж байсан. Тэгээ тэргийг би харж байгаа шүү дээ. Тэгээ ингэжсэн бол манай хэд рүү өгөөд очсон. Зам гараад очиж байгаа байхгүй. Тэр соёлын ордон нөгөөдөлч тарааж өгч шүү дээ. Тэгэл хүрээл ирэхээр нь би бүр ингээд асуухгүй юу. Яг зүгээр сууснаас. Та ингэ яагаад эднэрт ингэж байгаа юм бэ? Таны энэ бизнес шүү дээ гэж би танд мөнгөний өгч гэшгүй. Миний хүү байсан бол яг ийм байх байсан. Яг ийм залуучууд байх байсан. Гоё моциклонод яг би бүр энэ бүр огшчлоо их чинь өстой гоё миний дунаа ундаа гэж. Тэгэхээр зүгээр тэр настай хүн шүү дээ. Тэгэхээр настай хүн тийм моциклчингуудыг хараад тийм сэтгэл бүр хоногшоод бүр энэ залуучуудыг гэл өөрөө ингээд баярлж яах ч л одоо энэ залуучууд ийм моцикл харахаар баярлахгүй бас гоё шүү дээ. Тэгээд тэр хүн ингэж ийхээр би бас бодж л байлаа бас. Өстой гоё сонсож чинь тийм. Хүүхэд нь ингэжсэн гэл одоо байх үедээ би бодвол тэрийг нь асуугаагүй л дээ. Зүгээр л хүүхэд нь өнгөрцөн юм шиг байна. Тэгээд ер нь одоо моциклчдыг би нэг уран сонсчихсан. Тэгээд манай Монголын моциклчдыг гадны хүмүүс хараад нэг аюу сонин гайхдаг. Та яаж ийм нэгтэлтэй байдгийг. Ер нь л ингээд манай одоо Монголд бол одоо моцикл унж байгаа залуучууд клуб энэ хүмүүс бол бие биентэйг аюугаа тийм респект харьцаатай байдаг, хүндэлдэг, аюугаа найрсаг, найз нөхрөд хин нэгэн клуб энэ өөр клубын гэж нэг яадаггүй те. Адилхан моциклч ингээд аюугаа ингээд нэг бие биентэйг гоё нөхөрлөж чаддаг. Аюугаа ер нь бол ийм моциклчдын ийм нэгдэл бол их гоё ер нь бас явж байгаа гэж бодож байгаа. Тий нөгөө манай монголчуудын нөгөө одоо цуснд нь л байдаг баг. Айгу тусаргуу чанар. Хүнд айгу тусархуу. Хүмүүстэй айгу гоё ах дүүс байх айгу тусархуу тиймэрхүү чанар нь ер нь их л харагддаг шүү дээ. Тэгэхээр бас их тийм гадныханаас анзаарах нь аргагүй л байна. Манай өв соёл өөр л дээ. Тэгээ өв соёл чинь одоо хэдүүлээ юм байгаа шүү дээ. За талын сэлэх бидэг бол бидрөө 7 улсын фестивал үлэлээ нээлт. Бидрүүд бол маш том баяр. Хэрвээ магадгүй хүннүү маань дараа жил хаалт зохион байгуулах. нээлттэй хаалт. Гэхдээ одоо ингээд хэдүүлээ тий хүннүү одоо хаалт зохион байгуулалт үүсэн шүү дээ. Би бол санахаар 22 оны хаалтанд бол очиж ирсэн би сандгий. Тэгээд 23, 24 гэдэг ер нь бол хаалтууд ер нь бол тэрнээс хойш тасарсан шүү дээ. төгсөө. Тэгэхээр ер нь одоо хүннүү ер нь бас дотроо тэгж ярьж байгаа юу? Одоо хэдүүлээ энэ боломжлаа хаалтаа зохион байгуул. Тэгээ бид нар ч гэхдээ өмнөх хурал дээр бол ярилцж байсан л да. Хэдүүлээ нэг ийм хий нэг за нэг мото хаалтаа энэ жил хийх үү гэж гэсэн. Яг нөгөө цаанаасаа л нөгөө эдгээр чинь нөгөө бас нөгөө MC клуб чинь бас удирдах зөвлөл гэж байгаа шүү дээ. Тэгээ ерөөхдөө тэр удирдах зөвлөөрөө тэрийг ерөөхдөө ярилцж чаддаг байхгүй. Тэгээ одоо магадгүй манайхыг нэг өдөр хаалт хийвэл бид нар хийхэд бэлэн байгаа. Асуудалгүй. Манай хүннүү чинь бас л одоо шоу бизнесээр гэх юм байна. Шоугаараа юм уу фестивал зохион байгуулахаараа бол одоо бараг л танигдчихад байгаа шүү дээ. Ер нь бол ингээд тий энтертейн тал руугаа ерөнхийдөө бол танигдчихад байгаа. Тэгээ одоохондоо бол яг бид нар бол ярилцж байгаа юм бол байгаа. Клубын ерөнхийдөө зөндөл юм байгаа л да. За энэ тэдэн дата чинь тэдэн жилийн дараа ингэя. Одоо хэдэн жилийн дараа яриа надад чинь за тийзээ шаа. Тэрийг бол ярилцаал байгаа. Бид нар ч одоо тэр байтгал юм ярьж байгаа л да. Ер нь бол клуб дотор бол янз бүрийн юм ярьж байгаа. Тэгээ яг нөгөө залуучуудаас авсан санаанууд зөндөө байгаа байхгүй. Тэгээд клубын гишүүч юм хэлэх эрхтэй, юм зохион байгуулах эрхтэй. Тэгээ ямар санаа байна. Эхлээд хэдүүлээ санаагаа ярилцсан шүү дээ. Боломжтой юу, боломжгүй юу гэдэг энэ санаануудаа бас ярилцсан. Тэгээ тэрний дараагаас яг хэрэгжүүлэх үгүй юу нөгөө оны сүүлээр ярилцсан шүү дээ. Одоо энэ жил бид нар том урдлаа хийнэ. Тэгээд аяллуудаа зохион байгуулна.
хаана ямар фестивал хийх үү, яах вэ эдгээр бүгдийг ярилцлаа ярина. Тэгэл тэгвэл яг хаалтын тухай ярих л юм тий. Хаалт болчихох уу? Манай нөгөө эмсээ чодод тэгэл яг иймэрхүү асуудал дээр яг тулах юм бол чадна л та ер нь. Нэг тийм энэ дээр аргагүй шүү дээ. Чи гал цогтой 70 залуучууд байна гэдэг ч юм бол тий. Үнэхээр тийм нүсэр том бүрэлдэхүүний бүрдүүлж чадсан. Тэгээд дээрээс нь гоё баг байна. Тэгээд юу тий. Одоо тэгэл иймэрхүү зүйл үйл ажиллагаа зохион байгуулахад бидний хувьд бол стандарт ямарч асуудал алга гэдэг зүйлийг бас гоё гаргалтайгаар хэлээд суух таны харахад бол та тэгээд дүүнэр нь бол үнэхээр гоё үлгэрч явж байнаас аюу гоё сонсогдчихэ. За манай подкаст маань Брат Мото подкаст season 1-ийн 6 дахь дугаар Гамбаахынхаа DJ Моткраш дээр явагдаад ерөөхдөө өндөрлөгт өгч байна. За тэгээд манай подкаст хамтран ажилладаг Алмонка Арсидлийн цэгс брэнд болсон. Оо за. Тэнд Ой чи ямар гоё идэ. За баярлаа. Тийм байна. Хамгийн ордон тайлбардаг гэсэн. За нэг хэрэгжүүлж үзснэ. Түүнийг За. хувцсны дэлгүүрээс нь тэр. За баярлаа. Стart гэдэг юм нэг шоуд тэгээд. За баярлаа. За метро урьдлах хүлээ авч оролцсон бас баярлалаа. За танарч гэсэн ирсэнд баярлаа. Та өмнө ер нь за баярлаа. Өмнө манай дугаараад ер нь үзсэн хаа. Үзсэн. Аха. Тэг үзсэн. Ер нь яг хэр байна? Ажгүй байна. Ажгүй. Ер нь бол яг хараа сууж хахаар бас л нэг уйдах юм байхгүй. Айгуу гоё хөвчлөлтөө ер нь. Одоо хүмүүс боцоглоо тавиал юм бас гоё мэдээлэл бас авчиж байгаа байхгүй. Албандуулаад бас янз бүрийн мэдээлэл авчиж байгаа. Ер нь их гоё нэвтрүүлэг. За баярлалаа. За Тэгээд Брат Мото подкаст маа season 1-ийн 6 дахь дугаар үүгээр өндөрлж байна. За тэгээд манай подкастта хамтран ажилладаг Bob Chicken төлөө олны амттай хоол үйлдвэрлэдэг гоё газар байгаа. За мөн Chicana Vibe хоцны дэлгүүр, Almond Craft Арсын эдлийн цэг. За тэгээд өнөөдрийн гоё бас орчинд зураг боломж өгсөн Габахта баярлалаа. Манай бидэнтэй хамтрахыг хүсэж байгаа албан байгууллагыг үрж байгаа шүү гэдгийг бас хэлье. За тэгээд Brap Мото подкаст